хамгийн их утгаа авдаг тасралтгүй функцүүд дандаа хамгийн их утгаа авдаг тийм шин чанартай огторгуунууд байдаг. Зарим огторгуу бол байхгүй. Зарим огторгууд байдаг юм шин чанар байна шүү дээ. Тэгэхээр энийг бид нар компакт буюу авсаар шинж рүү хөтлөнө гэж ярьсан байгаа. Тэгээ өнөөдөр яг жинхнээсээ энэ компакт буюу авсаар шинж гэдэг нь юу юм бэ гэдгийг математикийн хувьд яг таг болгоно. Тэгээ энийг ашиглаад жишээлбэл бид нар юу баталсан? 0.1 нь арта гомеоморф биш гэдгийг баталсан тийм ээ. Энэ болохоор чинь ийм авсаар чанартай, энэ болохоор чанаргүй байгаа шүү дээ. Тэгээд энэ одоо жишээлбэл энтэй биш, гомеоморф биш гэх юм уу иймэрхүү юмуд баталсан. За тэгээд завсын утгаа авдаг бас нэг шинж чанар байдаг. Энэ болохоор холбоос гэдэг шинж рүү хөтлөнө гэж ярьсан байгаа. Өнөөдөр бас яг энийг яг таг болгоно. Энийг ашиглаад бид нар юу баталсан гэхээр жишээлбэл 0.1 нь болохоор 0.1 2 3 гэдэг юм уу ийм хоорондоо салтсан юм шиг юм одоо ерөөсөө гомеоморф байж болохгүй гэж харуулсан байна. Энэ дээр байгаа функц тасралтгүй функц дандаа завсын утгаа авдаг. Тэгээ энэ дээр байгаа зарим функц авдаггүй учраас ингээ болохгүй болчихж байгаа. За тэгээ хамгийн сүүлд нь задгай битүү чанарын талаар ярьсан. За тэгээ задгай битүү чанарыг ашиглаад бид нар юу баталсан бэ гэхээр жишээлбэл 0.1 нь энэ хоёр гомеоморф байж болохгүй гэж баталсан. Тэгэхээр энэ топологийн шинж чанар гэж юу яриад юм гэхээр эдгээр болохоор хоорондоо гомеоморф хоёр огторгуу байх юм бол энэ шинж чанарууд хадгалагддаг. Энэ шинж чанараараа өөр мөртлөө хоорондоо гомеоморф тийм огторгуунууд байж болохгүй гэсэн. Энэ топологийн шинж гэж юу яриад. Тэгээд ийм топологийн шинжүүд аль болох олон байвал бид нэр сайн байхгүй. Яагаад гэвэл юмнуудыг хооронд нь ялгахад хэрэгтэй болчих. Тэгээд ийм гурав бид авч үзсэн. За тэгээ одоо задгай ингээд цааш нь. За задгай гэдгийг нэг санаач. Задгай гэж юу вэ? Цэг болгоныхоо хувьд тийм ээ. X-ийн дельта орчныг агуулдаг гэсэн юм байгаа шүү. За энийг томьёогоор бичих юм бол за дурын X А-гаас дурын X-ийг авахд нэг дельта гэсэн тоо олдно. Ямар шинж чанартай юм бэ гэхлээр за X-ийн дельта орчныг B дельта X гэдэг юм билж. Одоо ирээдүйд одоо бидний үзэх юм дээр болохоор гарах юм болохоор ерөнхийдөө дельта радиустай бөмбөрцөг гэж X-ийг дээр төртэй. За энэ нь А-д ордог тийм. Ийм юмнуудыг задгай гэж нэрлэсэн байна. Нэг хэмжээстэй үед болохоор дельта орчин гэдэг нь болохоор зүгээр л X-ийг дээр төртэй. Ийм юу болно гэсэн үг шүү дээ. X-с асхан дельта X-ийн дельтагийн хооронд задгай ийм интервал болж байгаа. Интервал буюу хэрчим болно. За тэгээд битүү гэхээр юу гэсэн үг вэ? Битүү гэхээр гүйцэлтийн задгай гэж хэлж болно. Нэг бол эсвэл энд олонлог дотор байгаа нийлдэг дараалал болгоны хязгаар нь тэр юун дотор тэр олонлог дотор байдаг гэсэн тийм шинж чанартай. За нийлдэг дарааллын хязгаар үргэлж дотроо өөрөөр хэлбэл дарааллын хязгаар гэсэн үйлдэлээр энэ олонлогоос гарч чадахгүй гэсэн үг тийм. Энэ үйлдлийн хувьд битүү байдаг гэсэн үг. За тэгээд нэг шин юм уу да. Одоо иймэрхүү юм байж болно. Одоо жишээлбэл R2 буюу хавтгай дээр ч юм уу те нэг юм олонлог авчаад энэ олонлогийн гадаа юу ч байхгүй зөвхөн энийгээ би бүх ертөнц маань гэж бодъё гэдэг. Ингээд хэлж иймэрхүү тохиолдол байж болно. Тэгэх юм бол энэ дотор байгаа задгай олонлог гэж юу хэлэх вэ гэх юм бол энэ гадна талын одоо R2 гэсэн юм байгаа шүү дээ тийм ээ. Гадна талд нь энэ дотор чинь задгай олонлог гэсэн юм ойлголт байгаа жишээ А гэсэн А гэдэг задгай олонлог. Тэгвэл энэ задгай олонлог энэ бидний хэлсэн энийг одоо юу гэдэг юм омега ч гэдэг юм уу. Омегатай огтлцсон энэ огтлцол болгоныг бид нар омега дотроо задгай гэж үздэг.
Энэ хил юу ямар байх нь юус том байхгүй. Энэ болгоныг тэгэхээр иймэрхүү юмнуудыг бид нар харьцангуй задгаа гэж ярьж байна. Одоо омега гэсэн олонттой харьцангуй задгаа гэх юм бол юу юм бэ гэхээр яг гадна талд нь нэг юм байвал гэсэн үг шүү дээ. Одоо жишээлбэл энэ дээр бол хоёр хэмжээсээ хавтгай гэсэн юм гадна талд нь ингээд бүх юмыг агуулсан юм байж байна. Тэрэн дотор тэрнээсээ жижиг юм аваад тэгээд өөрийнхөө одоо өөрийнхөө судалгааг энэгээрээ хязгаарлая гэх юм бол энэ дотроо бид нар одоо шинээр энийг бүх олонлог бүх ертөнц гэж үзэх юм бол энэ дотор шинээр задгаа гэсэн задгаа олонлогууд юу байх вэ гэсэн тийм ойлголт тодорхойлох чинь. Тэр тодорхойлолт нь юу юм бэ гэхээр гадна талаас орж ирсэн задгаа олонлогийг нөгөө бүх огторгуйтайгаа огтлцуулсан. Ийм юмнуудыг бид нар задгаа гэж ярина гэсэн. Жишээлбэл энэ одоо зүгээр нэг юм дөрвөлжин байдаг. Энэний гадуур ингээд задгаа нэг дугуй байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ийм том задгаа дугуйтай энэ дугуйтай энийг агуулсан том задгаа дугуй аваад тэгээд омегатай огтлцуулах юм бол огтлцол нь юу болно гэсэн. Омега өөрөө болно гэсэн. Тэгэхээр ямар ч олонлог авсан гэсэн тэр өөрийг нь хэрвээ бид нар бүх ертөнц гэж бодох юм бол тэр нь бол өөрөө өөртөө хайцсан болохоор үнэлж задгаа байх гэсэн. Зүгээр тухайлбал тэгээд нэг тухайн тохиолдол. За эвчсэнийг ингээд хэлчихээ. Тэгээд бид нар сүүл дараа илүү тодорхой авч үзье. За тэгэхээр тойрог гэсэн. Бид нар зөндөө нэг хэмжээстэй юмнуудыг авч үзсэн тийм. Тэгэхээр одоо бид нар нэг асуулт болохоор энэ тойрог гэдэг юм маань тойргийг S1-ээр тэмдэглэнэ. Тойрог гэдэг юм маань жирийн хэрчимтэй гомеоморф болох уу гэсэн асуулт. Бид нар гомеоморф болохгүй байхын тулд ер нь тодорхойлолт хийсэн байгаа. Тэгэхээр юуны түрүүнд мэдээж энэ S1 гэдэг юмаа тодорхойлох хэрэгтэй. Тийм ээ? Бид нар хоёр хэмжээс байхгүй зөвхөн нэг хэмжээсээр тодорхойлж. За зөвхөн нэг хэмжээсээр тодорхойлох юм бол маш амархан. Ингэж тодорхойлж болно. Зүгээр ямар ч хамаагүй нэг юм хэрчим авчих тийм. Тэгээд хэрчин дээгүүр ингээл одоо нэг жижигхэн шоргоолч юм ингээд явж илаа гэж бодъё л та. Шоргоолч ингэж явж байгаа л энэ захад эренгүүрт нь л авч аангуудаа энэ захад нь буцаагаад тавьчихна. Тэгээд тэр маань тойрог болно. Тэгэхээр юу яриад байна гэхээр тийм компьютер тоглоом байдаг шүү дээ тийм. Энэ хоёрыг нь адилтгах нь гэсэн. Энэ хоёр цэгийг энэ хоёр одоо гэдэг ингээд адилтгачих. Тэгэхээр энэ хоёр цэгийг нэг цэг гэж үзнэ гэсэн үг тийм. Тэгэхээр үзчих юм бол энэ маань өөрөө тойрог болж байна. Топологийн хувьд S1 гэсэн тойрог болж байна. Геометри мэдээж геометрийн хувьд биш тийм. Геометрийн хувьд л чинь одоо тэгээс нэг цэгээс жижиг зайдгаа бүх цэгүүд хамтар гэдэг байна шүү дээ. Одоо энэ чинь займаа гэсэн юм шиг утга байхгүй. Эсвэл өөрөөр бас ингэж болно. Хоёр хөвчм авъя. Тэгэнгүүтээ энэ хоёрыг нь адилтгаад энэ хоёрыг нь адилтгаад ингэж болно. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр за энэ адилтгах нь ч яг тэ зүгээр олонлог гэдэг утгаараа за энэ ийм цэгүүд байж юм. Дээрээс нь энэ хоёр цэгийг адилтгана гэдэг чинь ерөнхийдөө олонлог гэдэг утгаараа бол энэ чинь зүгээр ийм олонлогтой адилхан гэсэн үг шүү дээ. Зүгээр цэгүүдийг ингээд тооцох юм бол тийм. Тэгэхээр энэ дээр бид нэр топологийн хувьд тойрог гэж ярьж байгаа болохоор топологийг зааж өгөх хэрэгтэй. Тэгэхээр топологи нь энэ дээр яаж өгөх вэ гэхээр ингэн л дээ. Ингэн. Энэ дээр голд байгаа цэгийн хувьд топологийг яаж өгөх вэ гэхээр голд байгаа цэгийн хувьд дельта орчин юу вэ гэдэг өгөх хэрэгтэй. Тийм ээ. Тэгэхээр энд байгаа цэгийн хувьд жишээлбэл x байх юм бол дельта орчин зүгээр интервал дээрх орчноос ялгагдахгүй. Үнэ. Ямар ч ялгаа байхгүй. Энд ганцхан юм хэлж өгөх нь юу юм бэ гэхээр энэ захад байгаа хоорондоо адилтгдсан цэгүүд байгаа шүү дээ. Энийг юу гэж тэмдэглэсэн? 0.1 гэдэг. 0.1 хоёрыг хоорондоо адилтгдсан байгаа шүү дээ. Энэ хоёр чинь хоорондоо адилхан гэдэг. Тэгэхээр энэ цэгийн орчин нь юу вэ гэдгийг, дельта орчин нь юу вэ гэдгийг зааж өгч. Тэгвэл тэгээд болчихно. Тэгэхээр энэ цэгийн орчин юу юм бэ гэхээр энэ хоёрын энэ ойлгомжтой. Энэ хоёрын нэгдлийг ярина гэсэн үг тийм. Одоо 0.1 цэгийн за тэг цэгийн хичээсэ. Дельта орчин нь юу юм бэ гэхээр ийм байна гэсэн үг. 0.1 нэгдэл биш. 0 дельта нэгдэл нэгээс хэсгэн дельта 1 гэсэн иймэрхүү юм авч ирэх гэсэн. Өөрөөр хэлбэл энд байгаа цэгийн цэгтэй ойрхон цэгүүд юу юм? Дельта орчин гэдэг чинь тэр л гэсэн үг шүү. Хамгийн ойрхон цэгүүд нь болохоор энэ зүү үзүүрт байгаа цэгүүдийг бас агуулна гэж ярьж байна шүү дээ. Тэрнгээрээ бид нар энэ хоёрыг адилхаад топологийн хувьд энэ хоёр хоорондоо нийлцсэн гэдгийг илэрхийлж байгаа.
энэний дельта цагийн дельта орчин ингэж зааж өгснөөр тий. Яг иймэрхүү маягаар бас бичиж болно. S1 тэнцүү. За юуны түрүүнд 0.1 гэсэн зөвхөн олонлогийн хувьд тий олонлог гэдэг утгаараа 0.1 гэсэн цэгүүдийг авлаа. Дээрээс нь ганцхан цэг хэрэгтэй шүү дээ. Энэ дээрээс ганцхан цэг нь болохоор тэр хоёр захын цэг. За ганцхан цэгийг бид нэр ингэж иймэрхүү. Энэ болохоор 0.1-2-ын 1 гэсэн үг тий. Энэ хоёрыг хооронд нийлүүлээд тэгээд эн чинь өөрөө одоо тэр захын цэгийг нэрлэдэг нэр нь энэ болчихно. 0.1 гэсэн. Тэгээд энэ дээр энийг энэ 0.1 гэсэн интервал дээр нэмээд ийм юм S1 гэж ярьж байгаа. Энийг бас өөрөөр бас ингэж бичиж болно. 0.1 гэсэн битүү хэрчим авангуудаа тэгээд захын хоёр цэгийг нь адилтгсан ийм харьцаагаар ногдор авч байгаа маягтай ингэж тэмдэглэж байна. За энийг өөрөөр бас ингэж бас болно. Тойргийг байгуулахдаа зүгээр л R гэдэг юм шулуун авчи. Зүгээр юм шулуун авангуудаа энэ дээр нэг ийм хувиргалт авчихсан тийм зөвлөлт x гэсэн цэгийг x дээр нэмэх нь 1 гэсэн цэгээр зөөдөг ийм зөвлөлт авчихсан. Тэгээд яах вэ гэхээр одоо ингээд зөөлтөөр инхээр юу болж ийн гэсэн үг үү? Одоо ийм шулуун байгаа шүү дээ. Тэнгүүт энэ дээр чинь ингээд энд байсан юм ишиг зөөгдөн гэсэн үг тийм. Тэгээд x гэсэн цэг биш. X дээр нэмэх нь 1 гэсэн цэгээр зөөгдөн. Тэгээд энийг цааш нь ингээд олон дахин давтаал байвал юу болох вэ? X дээр нэмэх нь 2, X дээр нэмэх нь 3 гэсэн. Гэт баахан юм болно те. Энийг бид нар юу гэж хэлэх вэ гэхээр энэ X цэгээс гарсан энэ T гэсэн хувиргалтын тойрог зам гэж. Тойрог зам буюу орбит. Нөгөө тийшээгээ бас явж болно. Тэгэх юм бол X-с асах нь 1 гэдэг ингэ яваад байна те. Ингээд явна шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө тийшээ явдаг нь болохоор T-гийн уруугийн орбит байна. Тэгэхээр энэ орбитуудыг бүгдийг нь нийлүүлээд жишээлбэл орбитууд гэнэ. Энэ X-с гарсан нэг орбитын бүх цэгүүдийг бүгдийг нь нийлүүлээд нэг олонлогт хийчихээ л та. Ийм олонлог. Тэгэхээр одоо энэ X-тэй холбоотой энэ баасан олон хэзээ гарна гэсэн үг нэ. Яг Z шиг тооны ийм цэгүүд гарна гэсэн. Тэнгүүтээ эднэрийн бүгдийн цуглуулж авч байгаа. Тэнгүүт S1 гараад тойрог гараад. Тэгэхээр S1 гэдэг маань нэг олонлог нэг элемент нь ийм бүхэлдээ орбит байдаг. Тэгээд одоо X-ээ өөрөө X-ээ R-аар явцсан юм. Өөрөөр бас ингэж бичиж болно. R-ыг хуваах нь T-гийн уруу хоёроор төрөгдсөн ийм бүлэг байна. T-гийн уруу хоёр бүлэгдсэн. Энэгээр ногдор авсантай адилхан. Ногдор буюу харьцаа авсантай адилхан. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Одоо жишээлбэл энэ S1 гэсэн энэ олонлог биш үү те? Энэ олонлогийн нэг элемент нь гэхэд одоо энэ олон юм гэсэн үг шүү дээ. Бүгдээр. Тэ? За өөр нэг элемент зургийг яаж зурах вэ энэ дээр? Өөр нэг энэ элементээс X-с жоохон баруун тийш яваад Y гэсэн цэг авъя та те. Тэнгүүт энэтэй холбоотой бүх цэгүүд гарч ирнэ шүү дээ. Энэний орбит дээр байдаг. Тэ? Энэ болохоор нөгөө нэг өөр нэг одоо элемент нь болно гэсэн үг. Энэ шараар бүрдсэн юм биш үү? Энэ бүх цэгүүд энэ цэгүүд эднэр л өөр юм. Тэгээд одоо энэ шар цэгээ баруун тийшээ яваад улам ингээд аажмаар явж яах гэж төсөөлтөө. Тэгэх юм бол энэ нөгөө X дээр нэмэх 1 гэдэг юмний зүүн талаас нь ойртчихвол дараагийнхан цэг нь. Тэгэхээр яг энэ нөгөө тойр гэдэг юугаа агуулж байгаа топологи. Явжгаад баруун чи яваад ах тусам эхлээд ингээд яг холдож байгаа юм шиг болцсноо. Жохон байж яснаа гинт нөгөө юм руу эргээд ойртоод ирж байгаа. Баруун тийш зүгээр нэг тийшээ яваад байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө нөгөө дараачийн юм руу ойртно гэдэг чинь нэг энэ орбит руу өөрлөг ойртож байгаа гэсэн. Тэгэхээр энэ тойргийн шин чанар гарч ирж байна. За тэгэхээр мэдээж энэ дэр топологи одоо энэ бол зүгээр юу нэ те. Топологийн хувьд саяын ярьснараа тодорхойлно шүү дээ. Тэгэхээр жишээлбэл энэний эпсилон орчин гэвэл ямар юм байх вэ? Тийм бол ийм байна гэсэн үг. X-ээр нэмэх нь n хасах нь эпсилон, X-ээр нэмэх нь n нэмэх нь эпсилон гэсэн ийм юунуудын ийм интервалуудын нэгдэл байна гэсэн үг. Тэгэхээр жишээлбэл энэ дээр энэ нэг ийм интервал
Энэ нэг юм интервал, энэ нэг юм интервал гэдэг. Бидний бүгдийнх нь нэгдэл болчихсон гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол арай байгуулсан яг энийг түрүүний энэ байгуултыг бодвол илүү тэгшэмтэй уулзтай. Одоо чи энэ дээр болохоор 0.1 2 онцгой цэг юм шиг болцсон байсан тийм. Хоорондоо наалдвал цэг. Энэ дээр болохоор ямар ч цэг би энэс ялгахгүй тийм болчихж байгаа энэ байгуултаар. За яг энэгээр энэ дээр нэг юм ярих юм бол жишээ нь энэ дээр нэг тойрог дээр байгаа функцийг дүрслэе гэж бодъё л дээ тасралтгүй функцийг. Тэгэх юм бол яаж яах вэ гэхээр энэ дээр зүүн талаас гараад дунд нь ингээд янз бүр болж байгаа бол баруун гартад ирэхдээ яах ёстой. Тасралтгүй байхын тулд тойрог дээр тасралтгүй байхын тулд яах ёстой. Оцож яг энэ ижлэх утгыг энд ирэхдээ авах ёстой. Үгүй ээ. Тэ. За одоо нэг шинж чанар байгаа. Үл хөдлөх цэг. Нэг завсрын утга мотох чинь бас завсрын утга максимум утга авах төстэй бас нэг шинж чанар байгаа. За тэгэхээр 0.1 рүү болгодог юм тасралтгүй функц авч үзье л да. Тэгэх юм бол ямар шиг байх вэ? За 0.1 гэсэн хэрчим. Иймэрхүү юм байна гэсэн үг тийм ээ. Заавал бүгдийг баруун талдаа бүгдийг бүрхэх албагүй. Зүгээр л 0.1-ээс 0.1 рүү болгосон тасралтгүй функц. Тэгэхээр үл хөдлөх цэг нь юу юм бэ гэдэг нь юу юм бэ гэхээр үл хөдлөх буюу бэхлэгдсэн цэг гэдэг нь энэ тэгшнийг хангадаг. Өөрөөр хэлбэл энэ дотор нэг цэг хөдлөхгүй үлдсэн байх гэсэн үг шүү дээ. Нэг цэгийг өөр зүгөө боодог юм. Тэгэхээр ийм тэгштэл шийдтэй юу гэсэн асуулт. Албагүй гэж хэлсэн нь илүү ерөнхий болгож байгаа зү. Одоо зүгээр дурын нэг энэ юу гэсэн үг. Энд байгаа цэг ийшээ нэг цэгт боон. Тэгээд дээрэс нь юу гэсэн үг. Энд байгаа нэг цэгт боон. Тэгээд энийг заавал аюу халбгүй шүү дээ. Бүрхэх алба байхгүй шүү дээ. Тэгээд бүрхэн гэх юм бол аюу хэцүү болчих жоож байна. Их юм шаардаад байна. Тийг бүрхдэг юм гаргах юм бол бүрхдэг юм жишээ авах юм бол. Тэгэхээр бүрхгүй гэснээр илүү сул болж байгаа. Бүрхгүй. Бүрхгүй биш. Зүгээр энэ дотор л буудаг гэсэн. Бүрхдэг гэвэл энэ дээр онтуу ч юм эсвэл сүрьегтэй юм гэж хэлэхгүй. Тэгж хэлж бүрхдэг бол. За тэгэхээр энэ x энийг нь болохоор үл хөдлөх цэг гэж байна. Үл хөдлөх цэг гэж ярьж болно эсвэл бэхлэгдсэн цэг гэж ярьж болно заримдаа. Гэж ярьдаг. Тэнцвэрийн цэг мэд гэж ярих тохиолдолч байдаг. За энийг яаж бодох вэ гэхээр ингэж бодно. Графикаар дүрслэх юм бол иймэрхүү юм болж ийн гэсэн үг шүү дээ. Нөгөө f гэдэг функцийн маань ерөөсөө юм баг юу квадрат зурчих болно л та. 0.1 дээшээ 0.1 ийм. Нөгөө функцийн график гэдэг нэг юм байж байна. Тэнгүүт эн чинь юу гэсэн үг юм бэ гэхээр fx нь цу x гэдэг чинь энэ функцийн график энэ диагоналтай огтлцох уу гэж асууж байна гэсэн. Энэ огтлцсон цэг. Тэгэхээр харахад бол ойлгомжтой байгааз. Яаж ч гэсэн огтлцсон тийм. Энийг яаж батлах вэ? Энийг нөгөө нэг завсрын утгынхаа юугаар баталчих болно шүү дээ. Gx нь цу fx хасах нь x гэсэн функц авч үзээд тэнгүүт мэдээж f нь тасралтгүй болвол энийг тасралтгүй ч тийм. F нь тасралтгүй болвол G нь тасралтгүй байна. Тэгээд 0.1 гэсэн утгуудыг нь сонирхъя л доо. 0 F G0 нь ямар байх вэ? G0 тэнцүү F0 тэ энэ бол тэгээс их байна мөн үү? Тэгээс их юм уу тэнцүү энд байгаа шүү дээ. Энэ чинь 0.1 гэдэг чинь энд байж. Нөгөөдг нь бас техник хоёрын хооронд байна.
G1 нь болохоор F1 асах нь 1 гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэгээс баг гэсэн үг тийм. За завсрын утгын теоремыг ашиглахын тулд ямар байх ёстой юм дээр? Ийм байж болох уу? Эрс байх хэрэгтэй мөн үү? Энэ нь эрс их, нөгөөх нь эрс баг байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр G гэдэг функцийн графикийг зурвал иймэрхүү байх нь. Эхнийх нь эрс. За эрс их байдаг гэж бодоход дараагийнх нь эрс баг ийм байлгах гэдэг шүү дээ. Гэтэ энэ дээр тэнцүү байж юм. Тэгэхээр эндээс яаж гарах вэ? Яаж аргах вэ нэг? Тэнцүү байвал юу гэсэн үг вэ? Энэ тэнцүү байвал хэрвээ F тэгтээ тэнцүү байх юм бол тэг маань бэхлэгдсэн цэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ ерөөсөө энэ теоремыг хэрэглэх шаардлага болчих. Энэ дээр энэ тэгтээ тэнцүү байвал юу гэсэн үг вэ? F1 нь нэг тэнцүү 1 гэдэг чинь нэг нь бэхлэгдсэн цэг гэсэн үг тийм. Тэгэхээр F1 бэхлэгдсэн цэг олчлоо шүү дээ. Теоремыг ашиглах шаардлагагүй. Тэгэхээр цаашаа үргэлжлэх хэрэггүй гэсэн үг. Тэгэхээр теоремыг ашиглахын тулд одоо G0 нь тэгээс их G1 нь тэгээс баг гэж үзэж болно гэсэн үг. Тэгэхээр завсрын утгын теорийн ёсоор Gx тэнцүү тэг байдаг ийм x гэсэн цэг олно тий. За бүр энэ 0-1-ийн хооронд хэлж болно. 0-1 гэсэн задгаа завсар болчих гэсэн үг. Тэгээд Gx тэнцүү 0 гэдэг чинь юу юм бэ гэхээр энэ 0 гэдэг чинь fx тэнцүү x гэсэн үг тий. Тэгэхээр энэ техник завсар маань өөрөө техник завсараас өөрлөн болгосон ямар ч тасралтгүй функц үйл хөдлөлт цэгтэй байдаг. Тэгээд ийм шин чанартай векторгонуудыг үйл хөдлөлт цэгийн шинжтэй векторгонууд гэж ярьж байна. Тэгэхээр одоо энийг гэхдээ ашиглахын тулд мэдээж бид нар энэ үйл хөдлөлт цэгийг үйл хөдлөлт цэгийн шинжтэй векторгонууд маань векторгүй гэдэг маань үйл хөдлөлт цэгийн шинж гэдэг маань топологийн шинж чанар гэдгийг харуулах хэрэгтэй тийм үү? Одоо тасралтгүй функцээр тасралтгүй хувиргалт хадгалагддаг тийм шинж чанар гэдгийг харуулах хэрэгтэй. За тэгэхээр сэрийг юу яа? Тэгэхээр хэрвээ F нь тасралтгүй бол заавал үйл хөдлөх зэгтэй байна гэдэг. За одоо энэ шин чанар маань өөрөө топологийн шинж юм уу үгүй юу гэж. За теорем тасралтгүй буулгалт C бүр үйл хөдлөх зэгтэй байх чанар нь векторын топологийн шинж болно. За баталгаа. За тэгэхээр баталгаа нь яах вэ гэхээр ингэн гэсэн үг те. Фи гээд А Б гэдэг нэг шин юм байна гэсэн те. Шин векторгүй байж байна. Тэгээд Агаас Б рүү болоод ийм гомеоморфизм байна гэсэн үг. Фи гэсэн. За тэгээд бас нэг тасралтгүй одоо Б дээрээ дурын нэг тасралтгүй буулгалт авч. Одоо энийгээ бэхлэгдсэн зэгтэй гэж харуулах гэж байна. Эдэнд юу өгсөн бэ гэвэл А дээр байгаа бүх тасралтгүй функцүүд буулгалтууд бэхлэгдсэн зэгтэй гэдгийг харсан. Тэгэхээр яаж байгаа вэ? Яг угаасаа бид нар зөндөө юм хийсэн шүү дээ. За А-гаас Б рүү фи явж гин тий. Б-гээс Б рүү С явж гин. Тэгвэл одоо А-гаас А руу нэг юм тодорхойлч юу? Яаж болох вэ? Фигийн хаснагээр яваад тий. Энэ хооронд болохоор том F байна гэж бодъё л да. Тэгэхээр том F нь болохоор фи хасах нэг С фи гэсэн ийм энэ гурван композицоор өгсөн нэг тасралтгүй
композиц чинь өөрөө тасралтгүй чанарыг хангах тодорхойлох учраас ийм тасралтгүй шинэ F гэсэн функц тодорхойлчлоо. За тэнгууд энэ нь үйл хөдлөх цэгтэй байна. Яг гэвэл А маань үйл хөдлөх цэгийн шинж чанартай байна шүү дээ. Шинжтэй байна. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр А дотор нэг ийм А дотор X гэсэн нэг цэг байна гэсэн үг. Тэгээд энэ нь болохоор F-ийн F гэж байна. F-ийн үйл хөдлөх цэг шүү дээ, тийм ээ. Яг эхлээд F гэж F тэнцүү P хасах нэг C P ийм шинж чанартай X гэсэн цэг юм гэсэн. За одоо тэгэхээр энэ тэгшлэлийг харж аваад хоёр талын φ-гээр үйлчилж байна. Тэгэхээр φ X тэнцүү C Φ X гэсэн үг. Тэгэхээр Φ X гэдэг цэг маань өөрөө псигийн үйл хөдлөх цэг болчихлоо шүү дээ. Энэ Y гэдэг чинь Φ X учраас B дотор байгаа гэсэн үг шүү дээ. Y нь B дотор байна. Тэгэхээр ийм үйл хөдлөх цэг гарчлаа. Ингээ болчихлоо. За одоо энийг ашиглаад юу хийж болохоор байна? Юу маань интервал маань үйл хөдлөх цэгтэй болж таарсан тийм ээ. Үйл хөдлөх цэгийн шинжтэй болж таарсан. Тэгэхээр энийг өөр нэгэнтэй адилхан биш гэж харуулахын тулд нөгөө түрүүний асуулт маань тэрэнд хариулж болох нь үгүй үзье л та. Мөрдлөгөө S1 0.1. За энэ үйл хөдлөх цэгийн шинжтэй. Тэгэхээр S1 дээр бид нэр тасралтгүй үйл хөдлөх цэггүй тийм тасралтгүй болох болж чадах. S1-ийг өөр юм болгосон. Ямар болголтой болж болох вэ? Жохон нэг градус онцгойч юм эргүүлж үдийг. Тэгэх юм бол энэ дээр одоо эхлэгдсэн цэг байх болсон энэ болгон дээр. Тэ. Эсвэл бүр ойлгож болно шүү дээ. Энд байгаа цэг яг эсрэг цэгээр солидог ч юм уу. Тиймэрхүү юм авч үзсэн. Тэнгүүд ерөөсөө байрандаа үлдэх цэг ерөөсөө байхгүй. Тэр болгалтын хувьд. Тэгэхээр чинь энэ S1 гэдэг маань юу болж таарч байна? S1 гэдэг маань үйл хөдлөх цэгийн шинжгүй болж таарч байна. Тэгэхээр энэ хоёр адилхан байх юм шиг боломжгүй. Ийм байдлаар нэг баталж болж байна. За бас нэг өөр нэг санаа. Энийг гэхдээ яг одоо хэрэгжүүлэхгүй жоохон байж байгаа юм. Энэ юу юм бэ гэхээр бас нэг ийм нэг ойлгомжтой нэг юм байгаа үстэй. Одоо тойрог байж гэн тэ. Тойрог байж хахад энийг ингээд нэгдлийг ингээд хайчилчлаа гэж бодъё л да. Ингээд хайчилж чинь. Хайчилж тий. Энд бас энэ нь болохоор зүгээр ийм интервал байж байна. Интервалыг хайчилж. Энэ хоёр шал өөр гоцтой. Энийг хайчлах юм бол нэг юм үргэлж юм үлдэн тийм үү. Энийг хайчлах юм хоёр хэсэг болоос алж. Тэгэхээр энэнгээр нь бас болж магадгүй. Энэ бол холбоос чанар байна. Тэгээ жоохон байжгаад, жоохон бэлтгэл хийж гад энийг хэрэгжүүлнэ гэдэг. Тэгэхээр энийг мэдээж одоо нэг имийг хоёр имийг хооронд ялгахын тулд янз бүрийн арга байж болох юм шүү дээ. Хооронд өөр болохоор энэ топологийн шин чанар нь өөр учраас заавал ганцхан юм нь өөр бус нь адилхан байх албагүй шүү дээ. Олон юмараа ялгаатай гэж болж шүү дээ. Тэрний зүгээр жишээ байна. За одоо хэдүүлээ яг RM гэх юм. RM дээрх топологи. За тэгэхээр
Ер нь R2-ыг яриад ярьчихад баг болж байгаа бүх юм. Цаашаа нэг active сүртэй юм. R2 дээр юу болж байгааг ойлгочвол R1 зүгээр дээр нэг юм нэмдэг ч юм уу. Яг энэ R1-ээс R2 руу явхад нэлээд өсрөл болж байгаа. Тэгээ цаашаа бол юм байна. Тэгэхээр R2 дээр ихэнхдээ ихээс яриад явчих. За R2 гэдэг нь юу юм бэ гэхээр юм эргэмлэгдсэн хосуудын явуулсан байна тийм. X Y нь R гэсэн юм. Тэгэхээр юуны түрүүнд топологиг тодорхойлох тул юу хэрэгтэй вэ гэхээр бид нар топологи гэж юу яриад байна гэхээр тасалбаргүй функцүүдийг тодорхойлж чадчихвал топологи нь болчлоо гэж үзэн штэ. Тэгэхээр тасалбаргүй функцүүдийг тодорхойлохын тулд бид нар нийлдэг дараалал гэсэн ойлголт хэрэгтэй. Нэг бол нийлдэг дараалал гэсэн юм хэрэгтэй. Эсвэл задгай олонлогууд нь юу вэ гэдэг юм. Эсвэл дельта орчин гэдэг юм. Ийм фэнүүд аль нэг нь байх болчих. Тэгэхээр зүгээр юу авч үзье. За x байна, y байна. Энэ дээр ингээд одоо дараалал гэдэг нь юу вэ гэхээр энэ дээр байгаа цэгүүдийн юм дараалал бий болно мөн. Ийм. Тэгээд нийлэн гэхлээр мэдээж явж байгаа нэг газар руу ингээд бүгдээр ингээд шаварлаад очиж байгаа. Тиймэрхүү юм бид нар төсөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болгоно нь болохоор энэ жишээлбэл P1 P2 гэх мэтлэн ингээд цэгүүд байж байна. Тэгээд P энэ дотроо жишээлбэл Pn гэдэг нь дотроо ийм хоёр байгуулагчтай байж байгаа. Тэгээ X байгуулагч, Y байгуулагч гэдэг хоёр тооноос бүтцсэн юм байна. За тэгэхээр топологи нь яаж оруулах вэ гэхээр ерөөсөө ингэ. Одоо энэ Pn гэсэн дараалал, цэгүүдийн дараалал энэ голдон байгаа нэг P гэдэг цэг рүү нийлнэ гэж юг хэлэх вэ гэдгийг л тодорхойлчих хэрэгтэй гэсэн байна. Тэгэхээр тэрийг одоо тодорхойлчих. За юу хэлэх вэ гэхээр энэ тодорхойлолт энэ болохоор зүгээр энэ координатууд нь тус тусдаа нийлнэ гэсэн үг. Ингээл болоо. Xn нь x руу, yn нь y руу. Тэгээд мэдээж 3 4 хэмжээстэй, n хэмжээстэй болоод ирэхээр яах нь ойлгомжтой байгаа. Яаж нэг өргөдөх вэ? За тэгээд цаашлах юм бол энэ тус тусдаа нийлнэ гэдгийг яг хөө энэ болохоор ингээд нэг хоёр хэмжээстэй нэг хэмжээс рүү нэг хэмжээстэй хоёр юм руу салгасан байдалтай ярьж байгаа гэсэн үг тийм. Одоо яг хөө энийг нийтэд нь ингээд бүхлээр нь харъя гэвэл иймэрхүү маягаар бичиж болно. Жишээлбэл x-ээс асуун x, y-ээс асуун y. Энэ максимум тэг рүү явдаг гэж хэлж болно тийм. Үнэ үү? Олон доо. За цаашлах юм бол өөр юу гэж хэлж болох вэ? Тэгвэл янз бүрээр ярьж болно энийг. X-ээс асуун x нэмэх нь y-ээс асуун y энэ тэг рүү явж ингэж хэлж болно. Тэ? Энэ тэг рүү явж ивэл энэ хоёр тус тусдаа тэг рүү явах нь ойлгомжтой. Тус тусдаа нийлэх нь ойлгомжтой. Тус тусдаа нийлж ивэл энэ нийлбэр тэг рүү явах нь ойлгомжтой. Энэ хоёр бүгдээр хоорондоо equivalent. Тэгээ өөр янз бүрийн иймэрхүү илэрхийллүүд зохиож болно. Энэ илэрхийлэлт нь тэг рүү явдаг бол явна гэж байгаа нь энэ нийлэлтэй equivalent байдаг. Тийм илэрхийллүүд янз бүрийг бичиж болно. Тэгээ одоо хэдэн жишээ бичье. Анаар өмнө нь бас зөндөө харсан юм байгаа. Ийм юм байж болно. Энийг та нар харсан байх гэж бодож байна. Ингэчээр явуулж байна. Ингээд нэг одоо геометри утгатай юм шиг болчихж байгаа. Тэгээ цэг рүү одоо яг цэгийн одоо зайг нь хэлчихэж байгаа. Тэгээ P гэсэн нэг цэг байж байна. Тэнгүүд энд Pn гэсэн цэг байж байна. Энэ хоёрын хоорондох зай. Пифагорын теоремоор бодсон тэр байж. Тэгээ зайн тэр рүү явна. Тэгээд ингээд харах юм бол эднэрийг бас нэг ямар нэг утгаар зай хэлж юм гэж бас хэлж болж байгаа. Энэ илэрхийллүүдийг. Тэгээ эднэрийг бол бид нар тэгээ норм гэж ярьдаг. Ийм янз бүрийн нормууд тодорхойлж болно. R-ын дээр. За тэгээд нэлээд ерөнхийлэх юм бол альфа гүрчхэн x-ээс асуун x-ийн бета мөнхөн y-ээс асуун y-ийн бета ингэж ярьж болно. Энэ дээр альфа бета тэгээс их байдаг юм тийм. Тэгэхээр энэ дээр
ерөөсө энэ тэг рүү нийлхийг нь ярьж байгаа болохоор энэ завсартын тэр зайг нь яаж хэмжих нь ерөөсө тийм актер чухал биш болчихж байгаа. Энэ дээр жишээлбэл энэ альфа насрыг тоо байх юм бол энэ xn-ийг x координатаа илүү шахаад байна гэсэн үг шүү дээ. Энэ тэг рүү явж байгаа чинь. Тэгсэн ч гэсэн хамаагүй y-ийн тэртээ тэргүүл нийлнэ гэсэн юм цагт. Тэгэхээр ийм их юмуд байж болж байна. За тэгэхээр P-ийн дельта орчин гэдэг юм тодорхойлж болно. Тэрийг B дельта P гэж нэрлэжээ. Энэ нь болохоор нэг бол би айгу дали зурчлаа шүү. Энэ зүгээр яг уул нэг тойрог зурх гэж байсан. Ноёл цэг дээр төртөө P гэхээр болоод P гэхлээр дандаа нэг юм хасхна гэсэн юмд орж ирнэ л дээ. Тэгэхээр ингэж бичиглээ хялбарчлахын тулд ноёл дээр төртөө юмнуудыг авч үзье. Ноёл дээр төртөө ноёл цэгийн дельта орчин гэдэг иймэрхүү юм бол жишээлбэл ингэж хэлж болно. X квадратаар нэмэх нь y квадрат. Энэ дельтагаас бага, тийм ээ. Энэ болохоор яг бидний ярьдгаар юу вэ? Дугуй байна, тийм. Дугуйг ярьж штэ. Диск. Үнэ. Үндэ. Шүү. Диск мөн тийм. Энэ болохоор x y цэг рүү байгаа зай штэ, зай. Ийм болохоор ч яг задгай гэсэн тийм. Задгай юм. Гэхдээ бид нар задгай гэдгийг харах нь тодорхойлоогүй болохоор зүгээр та нарын өмнөх мэдлэгийг ашиглаж ярих юм бол энэ задгай дугуйг ярьж. Эсвэл тойргоор хязгаарлагдсан дүрсч гэх юм. Ийм бас юм байж болох нь. Одоо энэ илэрхийлүүдэд харгалзах дельта орчныг зуръя гэвэл ийм ромб шиг дүрс байж болох нь. Ишигэ дельта байдаг. Энэ болохоор энэ хоёрын абсолют утгуудын нийлбэр нь дельтагаас бага байдаг. Тэгэхээр ийм болно гэж төсөөлж байна. Энэ x y-ийн максимум нь дельтагаас бага байдаг гэвэл ямар дүрс бий болох вэ? Энэ дүрс юу ямар юм байх вэ? Ийм юм байна тий. Яг ийм. Ишигэ дельта, дэшигэ дельта. Ноёл дээр төртэй. Тэгэхээр энэ болгоныг дельта орчин гэж ярьж байна. Тэгэхээр дельта орчнууд энэ болгон чинь алийг нь ч авсан гэсэн яг адилхан одоо дарааллын нийлтийн адилхан тийм ойлголт тодорхойлно, тийм ээ. Ерөөсөө энэ дарааллын нийлт гэж явсаар угаал энэ нэг орчин дотор ороод ирнэ гэдгийг хэлж байгаа шүү дээ. Дараалал нь өөрөө. За тэгээд иймэрхүү янз бүрийн байж болно. Яг бүгдийг нь зурх юм бол энэ бета альфагаа яг нэгээр аваад бетагаа хувьсгаад зурвал нэг иймэрхүү юм. Хамгийн гадна талдаа энэ квадрат нь энэ болохоор бета хязгааргүйд харгалз. Хязгааргүй гэхээр энэ хязгааргүй байвал би юу болгох чиг гэдэг. Энэ максимумыг авчих гэж зүгээр хэлчихэж. За ийм бета нь хязгааргүй бол ийм бета нь 2 бол тойрог бай тээ. Энэ болохоор бета нь 2. Бета нь 1 байхад ийм болчдөг. Гэдгийг сая харсан. Ийм болчихно. Тэгээд нэг хязгааргүй хоёрын хооронд болохоор энэ хооронд ямар нэг дүрс байна. Одоо нэг ийм хөл дүрс байна гэсэн. Бета нэлээд их болоод ирвэл ингээд дөрвөлжин рүүгээ дөгсөн гэхдээ тойрог маягтай иймэрхүү дүрс болоод ирнэ. Иймэрхүү дүрс болоод ирнэ. За тэгээд цаашлах юм бол бетагаа 1-ээс бага болгож болно. Энэ бета тэнцвэр 1. Бета 1-ээс бага болоод ирвэл иймэрхүү болоод ирчих. Иймэрхүү дүрс болоод. Тэгээд тэгрүүд тэмүүлэх юм бол улам энийг яг нэмэх тэмдэг шиг юм нарийнхан од руу дүрс. Од руу. Энэ илэрхийлэл дээр. Тэгээ эднэрийг болохоо юу гэдэг вэ гэхээр энэ илэрхийлэл чинь өөрөө норм тодорхойлоод тэгээд тэр нормын хувьд бөмбөлгүүд нь энэ гэж ярьж байна. Энэ баггүй юу? Нормынхан. За тэгэхээр одоо ингээд орчингоо тодорхойлчвал орчны тусламжтайгаар бас дарааллын нийлтийг ингэж бас хийж болох юм байна. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр дурын эерэг эпсилон байхад
том n олдно. Тэгээд цаашаага юу гэсэн үг? Эндээс цаашаага манай дараалал нөгөө эпсилон орчинд нь орцсон гэсэн үг. Тэ? Эпсилон хичнээн ч бага болгосон гэсэн ямар нэг n гэсэн индексээс эхлээд цаашаа нөгөөх маань манай орчинд ороод ирсэн. Орчмоос гарахгүй. Энийг л одоо дараалал нийлт гэдэг байна шүү дээ. За тэгэхээр орчноо тодорхойлчод ингэж болох юм. Тэгээд орчин маань өөрөө энэ норм гэсэн энэ цаанаа нэг юм юутай холбоотой. Тэгээд энэ цаадах энэ тэгсэн мөртлөө одоо энэ дарааллын нийлэлтийнх нь шинжүүр нь ямар дараалал нийлэх вэ, ямар дараалал нийлэхгүй гэдэг шинжүүр нь энэс нэг актер хүчтэй хамаарахгүй цаанаа байгаа. Энийг эднийг алингаар нь сонгосон гэсэн энэ ерөөсөө нэгнээр нь нэг шинжүүрээр нь нийлдэг дараалал нөгөө шинжүүрээр нь бас нийлдэг. Тийм. Тэрийг харахад яг яаж харж болох вэ гэхээр иймэрхүү маягаар харж болно. Энэ бүлийг л ярьж байна. Энэ бүлийг за лем чи тэгийн дельта орчныг тодорхойлчвал ямар ч цэгийн орчинд дельта орчныг тодорхойлж болно. Ямар ч цэгийн тийм ээ зөөч шүү дээ. Тэгэхээр тэгийн дельта орчин нь альфа x бетадан нэмэх y бета. За энийг нэгэн төрлийн байлгахын тулд дельтагийн бетаг энтерт нэмчихэж байгаа. Эсвэл ерөнхийдөө бета нь хязгааргүй идэх энэний хувилбар нь болохоор max alpha x y энэ дельтагаас бага. Ингэж одоо тэгийн дельта орчныг тодорхойлбол дарааллын нийлэлтийн шинжүүр альфа бетагаас хамаарахгүй. Яг үнэндээ болвол энийг ингэж томьёо момьёогоос ч хэрэг байхгүй. Зүгээр л хамаагүй өөрөө нэг ингэж зурчин. Тэнгүүтэл энийгээ авчаад агшаад одоо жижигсгээ томсгоод тэгээд энэ ийм дараалын нийтийн шинжүүнд тодорхойлж болно шүү дээ. Тэгэх юм бол тэгсэн ч гэсэн болно. Энэ бол бүр тийм юу байна. Айгуу сул хамаардаг юм. За баталгаа зэрэг. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхлээр ингэ гэсэн хоёр өөр бетатай ч юм уу хялбарчлаад би нэг гэрийн даалгаварт альфа нэгээс ялгаатай гэдэг гэрийн даалгаварт үзээрэй. Хялбарчлаад альфагийн 1 гэж болчих. Тэгээд одоо энэ чинь юу гэсэн үг юм бэ гэхээр бетагаараа ялгаатай хоёр юм байна шүү. Нэг нь бетатай, нөгөөх нь гамматай ч юм уу. Энэ хоёр хоорондоо энэ хоёр хэмжих түүнийг хооронд харьцуулж болно гэдэг юм. Тэгэхээр яаж яах вэ гэхээр за эхний нэгдүгээрт ингээ. За бета за ийм нэг юм тодорхойлчих. M бета AB гэсэн илэрхийлэл. Энэ болохоор A бета нэмэх нь
B бета хувахан 2 1 хувахан бета гэдэг. Энийг юу гэдэг лээ? Нэг зэрэг дундаж гэж байна. За энэ дээр А, Б нь болохоор сөрөг биш дундаж. Тэгээ зэрэг дундажийн тэнцэтгэл биш гэж бид нэг юм байгаа. Хэрвээ бета гаммаас бага болвол энэ зэрэг дундаж нь бета дундаж нь гамма зэрэг дундажаас хэтрэхгүй гэсэн ийм тэнцэтгэл биш. Одоо арифметик геометр дундажийн тэнцэтгэл бишийн өргөтгөл нь энэ дэр одоо шил бета 1 байвал зүгээр арифметик дундаж болчих жоо тийм. Бета нь хязгааргүй руу яваад ирэхээр геометр дундаж болно. Тэгэхээр энэ тэнцэтгэл бишийг хэдүүлээ шууд ашиглачих. За тэгэхээр хэрвээ ашиглах юм бол энэ маань юу гэсэн үг вэ? Одоо А, Б-ийн оронд X, Y-ийг тавих гэдэг шүү дээ. X-ийн бета нэмэх нь Y-ийн бета хуваах нь 2 1 хуваах нь бета. Батлагийн хоолыг зүгээр зэрэг дундаж гээл юм дээр хайчих. Хараад байна. За энэ нь X гамма нэмэх нь Y гамма хуваах нь 2 1 хуваах нь гамма тий. За тэгэхээр эндээс бидний ирээд байгаа юм хаана гэхээр энэ нийлбэр бета зэргүүдийн нийлбэр тэгээ гарын талдаа 1 хугацаанд бета зэрэгтэй байж байна. 2 байхгүй тийм. Энэ угаас альфа 1 гэдээ авсан шүү дээ. Тэгээ эндээс дельтаг олох юм бол язгуур авахар гоц тийм. Бета зэргийн язгуур. Тэгэхээр тэрийг нь ялгаад биччихвэл юу болж юм гэхээр x-ийн бета нэмэх нь y-ийн бета 1-ийг хуваах нь бета баг гээд баруун талд нь болохоор бидний нөгөө гамматай яг энэтэй адилхан гамматай илэрхийлэл өмнө талд нь нэг 2-ын зэрэгтэй юм болчихсон. Тэгэхээр тэр 2-ын зэрэгтэй юмыг нь бичвэл 2-ын 1-ийг хуваах нь бета хасах нь 1-ийг хуваах нь гамма. Тэгээд x-ийн гамма нэмэх нь y-ийн гамма 1-ийг хуваах нь гамма гэсэн. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Юу гэсэн үг вэ гэхээр энэгээр тодорхойлогдсон энийг нь одоо жишээлбэл энийг нь одоо жишээл энэ хэмжигдэхүүнийг дельтагаас бага гэдэг нэг орчин тодорхойлцсон байж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ нь дельтагаас бага болвол энэ нь юунаас бага байх нь? Дельтаг үржих нь ийм юмнаас бага байна гэсэн. Тэгэхээр энийг яаж бичиж болох гэсэн үг вэ? Яаж зурж болох гэсэн үг вэ? Гамма нь их байгаа гэдэг чинь гамма жоохон дөрвөлжиндөө юм байна гэсэн. Гаммагаар хийсэн орчин дөрвөлжиндөө юм байна гэсэн үг тийм. Иймэрхүү юм. Нөгөөх нь болохоор жоохон 100 дуу энэ оромборхоо юм байна гэсэн үг. Бета нь бага болох. Тэгэхээр тэр оромборхоо юм нь ийм байна гэсэн үг. Оромборхоо юм гадна талд нь байгаа юм. Оромборхоо энэ дельта хичнээн бага болгож ээж ямар хэмжээний оромборхоо бетагаар хийсэн тэр орчинд орох нь гэдгийг энэ тэнцвэрийг шүүн хэлж штэ. Тэгэхээр ийм оромборхоо юм маань иймэрхүү юм байна гэсэн үг мөн үү? Энд болохоор дельта энэ доторлынх нь болохоор гамматай орчин. Энэ болохоор бетатай орчин. Энэ дельта радиустай болвол гадна талынх нь болохоор дельтаг үржих нь 2-ыг тэд гэсэн зэрэгтэй. Тийм радиустай байна гэсэн тийм. Тэгэхээр дельта радиустай юм энэний хэр том юмд орох нь гэж хэлж байна. Тэгэхээр эндээс одоо бид нар юу гэж хэлж болох вэ гэхээр гаммагаар тодорхойлсон орчныг ашиглаад тодорхойлсон тодорхойлолтоор нэг дараагаад нийлж байх юм бол бетагаар тодорхойлсон орчныг ашигласан тэр тодорхойлолтоор нь тухайн дараалал бас нийлнэ гэсэн. Яагаад гэвэл энэ цагаан дотор орчод байгаа шүү дээ нөгөө дарааллын маань сүүл. Тэгэхээр цагаан дотор орцсон бол шар дотор орох нь ойлгомжтой байна тийм. Шар нь илүү том юм чинь. Шар нь гадна талд нь шүү дээ. Тэгэхээр энэ бол тэрийг хэлж байна. Одоо тэгэхээр бид нар энэ хоёрыг хоорондоо яг адилхан гэдгийг харуулахад бол энэ иймэрхүү тэнцвэртэй биш. Тэгэхээр нөгөө тийшээ харцсан. Тийм юмыг батлах. Тэгвэл тэгээ болчих. За тэр нь бол тийм актер. Энэ ч гэсэн яг эннийх нь баталгааг нь бас оруулаад бичсэн ч гэсэн нэг актер сүртэй урт юм болохгүй.
дахиад нэг 2 мөр нэмэгдэх байна. За нөгөөдхийг нь нөгөө тал руугаа болохоор юу болно? Одоо энэ зургаас харахад бол ийм байгаа. Нөгөө тал руугаа болохоор яамаар байна. Нөгөө тал руугаа болохоор энэ шар нь ингээд дотор орчин тий. Ингээд дотор орчин шүү дээ. Тэгээд ерөнхийдөө энэ радиус гэж нэг хөндлөн хэмжээг нь хэлээд байна. Тэгэхээр нөгөө тал руугаа болохоор ийм энэ коэффициентийг харах юм бол бета ч бага байгаа шүү дээ. Тэгэхээр энэ коэффициент нэгээс их тав байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хэлбэрийг нь илэрхийлж байгаа. Нөгөө тал руугаа зургаас харах юм бол энэ коэффициент 1 байх гэж таг. За тэгэхээр тэрийг нь харъя. За нөгөө тал руу бид нар гамматай имийг бетатай имаар яах гэдэг шүү дээ. Зааглах гэдэг. Тэгэхээр эхлээд энэ хэмжигдэхүүнийг 1 гэж үзчихье. Мөн үү? Сүүлд нь 1 биш байгаа имийг нь юу ячиж. Нуурамчлаад 1 болгочих. За хэрвээ тэгвэл яах вэ гэхлээр энэ хоёр юмны нийлбэр нь 1 байгаа юм чинь x, y хоёулаа нэгээс баг гэсэн мөн үү? За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхлээр 1 тэнцүү x-ийн гамма нэмэх нь y-ийн гамма. Тэгээд нэгээс бага юмны одоо гамма чинь их нь байгаа шүү дээ. Юу лээ? Гамма чинь их шүү дээ, тэ. Тэгэхээр араа бага зэрэг дэвшүүлвэл энэ маань өсч бета гэсэн араа бага зэрэг дэвшүүл. Ийм болчихно. За тэгэхээр эндээс юу гарч ийн гэхээр 1 одоо энэ тал баруун гартлаа бетагийн бета зэрэг язгуур аваад нэгэн төрлийн болгочих. За тэгээ ингэж байна. Одоо яах вэ? Ерөнхий тохиолдолд энэ нь заавал 1 байх албагүй 1 тоо байж байгаа тийм. Тэгэхээр яа гэсэн үг вэ? Хувачин тийм. Хувачин гэсэн үг шүү дээ. X дээр x-ийн гамма нэмэх нь ийм x штрих тэнцүү x-ийг хуваах нь x-ийн гамма нэмэх нь y-ийн гамма нэг хуваах нь гамма гэсэн. Ингэж тодорхойлж болно тийм. Ингэн гэсэн үг тийм. Тэгээ y штрих тэнцүү y-ийг хуваах нь x-ийн гамма нэмэх нь y-ийн гамма нэг хуваах нь гамма гэдэг ийм тодорхойлчих юм бол энэ штрихүүдийнх нь юу нь ямар юм байх вэ? Штрихийн энэ хэмжигдэхүүн гамматай хэмжигдэхүүн тэнцүү хэд байх вэ? 1 мөн үү? 1 дээ. Одоо энийг гамма зэрэг дэвшүүлнэ шүү дээ. Абсолют утга аваад энийг гамма зөвшөөрлөж энэ байхгүй болчихно. Тэгээд ингээд нэмэхлээр энэ хоёр нэмэгдээд нөгөө хууртайгаа адилхан юм гараад ирж байгаа сте талд нь. Тэгээ хураагдаад энэ чинь 1 болчихно гэсэн. Тэгэхээр энэ штрихийнхээ хувьд энэ тэнцэл биш бичиж энэ дээдлийн энэ тэнцэл биш. Тэгэх юм бол 1 гээд за x штрихтэй юм. Энэ дотор штрихтэй юм гарч ирнэ. Тэгэхээр юу болох нь вэ? Нийлэн юм болох гэдэг нь заа үзье. X-ийн ямар ч байсан гэсэн x-ийн бета гарна. Энийг одоо бета зэрэг дэвшүүлж байгаа гэж бод, тий? X-ийн бета. Энийг бас бета зэрэг дэвшүүлэн доотлол нь адилхан болохоор нэг ерөнхий хуваар гарах юм шиг байна. Тэгээд дээд талдаа болохоор y бета гэж гарч ирнэ. Доод талд нь болохоор x гамма нэмэх нь y гамма бетаг хуваах нь гамма гэж гарч ирнэ, тий? Тэгээд хамгийн гадна тал нь болохоор нэгийг хуваах нь бета гэж гарч ирнэ. Тэнцүү x бета нэмэх нь y бета нэгийг хуваах нь бета. Доод талынх нь энэ бета чи энтэй хураагдчих. Энэ бетатай. Тэгээд x-ийн гамма нэмэх нь y-ийн гамма нэгийг хуваах нь гамма гэдэг чинь яг бидний баталгаажсан юм гарч ирж байна. Энэ доотлынх нь дээдлийнхээс бага. Тэгэхээр чинь яг бидний энэ зураг багхгүй. Энэ дотор тал нь дахиад нэг шар арай жижиг юм энэ дотор нь цагаан дотроо орцсон гэдгийг энэ тэнцэлээр шилжиж байна. Тэгэхээр нэг одоо жишээлбэл альфа гэнэ бетагаар нийлдэг юм нь гаммагаар нийлнэ, гаммагаар нийлдэг юм нь бетагаар нийлнэ. Тэгээд энэ дээр яг ганц хоёр юу гэвэл
Бета нь хязгааргүй гэсэн тохиолдлыг авч үзсэнгүй. Тэгэхээр тэр нь бас энэ дотроо адилхан. Бета нь тэг юм уу? Тэг үед геометр хандж болно. Тэг юм. Тий. Бета нь хязгааргүй үед болохоор нөгөө нэг энэ максимумтай ийм. Тийм. За. Яг энэ тэнцвэр бишүүдийг бид нар юу гэдэг вэ гэхээр энэ бета нормууд хоорондоо эквивалент гэж хэлдэг. Сүүл яг тиймэрхүү хэллэг авч үзэх юм бол тэгэхээр яаж вэ? За, задган олонлог. За, тодорхойлолт нь юу юм бэ гэхээр задган олонлог гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө нэг тодорхойлолтол одоо юу явах гэж нэг хэмжээстэй үед бичсэнтэй тэрийг одоо олон хэмжээстэй үед тоолоход яг адилхан орчин гэдэг юм л байж ивэл тэгээд болчихж байгаа. За А гэсэн олонлог дотроос авсан цэг П гэсэн цэг болгоны хувьд ямар нэг дельта орчин олдно. Тийм ээ. Ямар шинж чанартай вэ гэхээр тэр дельта орчин бүхлээр А дотроо эргээд болдог. Тийм л юм. За жишээ гэвэл жишээлбэл за x квадрат нэг нь y квадрат нь 1-ээс баг гэсэн олонлог байж байна. Энэ задгай юу? Задгай яаж харуулах вэ? Дурын x y гэсэн цэг авъя. Энэ ямар орчин авах вэ? За ингээд энтэй л огтлц илүү гарчихгүй бол болоо шүү дээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ? За дельта тэнцүү 1-ээс хасах нь язгуурдор x квадратын нөх нь y квадрат иймэрхүү юм байж болно тий. Тэг яг болно бид нар ингээ хараа шууд мэдээд юм л та. Гэхдээ энийг орлуулад тэнцвэр биш юм шиг ашиглаад батлах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Энэ дотор байгаа бүхэл цэгүүд одоо AB гэсэн цэг байлаа гэж хэлээ тий. Тэгэхээр A-гаас хасах нь x квадрат нэмэх нь B-гээс хасах нь y квадрат энэ нь дельта квадратаас бага байдаг бол AB нь манай диск дотор орох ёстой гэж. Энийг диск энэ D гэсэн дискийг тодорхойлж байгаа гэх юм бол энэ батлах хэрэгтэй. Энэ харахад зүгээр ойлгомжтой. За энэ нэг дасвал болгоод ирчих. Одоо тэгвэл ийм юу авч үзье те. Тэгшөнцөгт. За Q тэнцүү. Энэ болохоор 0.1-ийг үржих нь 0.1 гэдэг. Энэ юу вэ? X, Y. Энэ нэг хэлж байгаа тийм квадрат байж. За энэ задгаа мөн үү? Энэ задгаа юу? Q гэсэн квадрат. Яаж харуулах вэ? Дотор нэг цэг авъя лээ. Түрүүн бид нар 0.1-ийг задгаа гэдэг яаж харуулж байлаа? Зүгээр гэрчим. Энд ийм юу авсан шүү дээ. Энд чинь min x 1-ээс хасах нь x маягтай ийм юм байсан мөн дельта. Энэ дээр бас л тиймэрхүү юм байж болно. Энэ дээр ингэ чинь y 1-ээс хасах нь y гэдэг ингэ чинь. Ингэвэл найдвартай болж байна. Аль багаар нь аваад тэгээд ийм радиустай бөмбөлөг байж болно. Эсвэл энэ орчингууд ч нэрээс адилхан юм чинь. Ийм 4G юм авч болно. Эсвэл 3 авч болно.
Энэ аль ч орчинг авсан гэсэн адилхан нэг л задгаа олонлог гэсэн тодорхойл. За R-ын задгаа юу? Өөрөө задгаа юу? Яагаад? За нэг цэг авъя. Тэр орчин тэнд ямар бөмбөлөг авах вэ? За нэг гараж цэг авч тээ. За задгаа. Хоос олонлог задгаа юу? Хоос олонлог маань задгаа. Задгаа гэж явж байгаа. Сүүлд нэлээд хэдэн юунууд гарч ирнэ. Гэхдээ нэг зүгээр одоо тайлбарлах юм бол энэ чинь ингээд дотор нь байгаа цэгүүд дээр ингээд нөхцөл шалгаад тэгээд тухайн олонлог задгаа юугүй гэдгийг яаж шалгаж байгаа шээ. Энэ дээр болохоор шалгах юм юу ч байхгүй. Тэгэхээр тэр юу нэгээд trivial байдлаар хангагдаж байна. Тэр шалгах гэдэг юм байна. Шалгах юм юу ч болох. Тэгэхээр ингээд задгаа болчихсон. Хоос олонлог задгаа болно. Хоос олонлогийн гүйцэлт нь R-ын өөрөө болно шүү дээ. Тэгэхээр чинь R-ын чинь битүү гэсэн үг байхгүй. Энэ R-ын чинь задгаа бөгөөд битүү хоёул. Энэ хоос олонлог гэсэн бас задгаа бөгөөд битүү. R-ын гүйцэлт нь хоос олонлог учраас битүү болсон. За ийм юм байвал задгаа юу? Одоо ийм гэсэн үг. Ийм юм байвал задгаа биш те. Энэ дээр асуудалтай. Энэ жижиг юм тавьсан гэсэн гадна талын гараад. За одоо яг битүү гэдэг ярих гэж байна. Битүү олонлогийн тухай. За битүү олонлог нь юу юм бэ гэхээр тодорхойлол тэгэхээр гүйцэлтэн задгаа. Гүйцэлтэн задгаа. Тэгэхээр гүйцэлт гэж ярихдаа бид нар яг R-ыг юу гэж яриад байна те. R-ыг ертөнц гэж бодсон байвал энэ юм задгаа гэсэн үг. Гэхдээ бас R-ын дотроо зүгээр дэд олонлог аваад тэрийг хамгийн том гэж бодох тохиолдол байна гэж түрүү ярьсан шүү дээ. Тийм үед бол тэрнтэй харьцангуй гүйцэлт хийгэр. Гүйцэлт гэдэг нь тэр том юмнаас нөгөөдгийг байгаа юм хасцсан тэрийг хэлж байгаа. B дотор орохгүй юм гэдэг хэлж байгаа. B-ийн гадаа байгаа юмнуудыг гүйцэлт гэж. Юмнуудыг нийлүүлээд тэгээд авсан юм. За энэ болохоор ч ерөнхийдөө бид нар ингээд дараагийн хичээлээр ч юм уу илүү бүр ингээд ерөнхий R-ээс бүр гараад метрик огторгоо тэгээд бүр метрик гэж хаяад зөвхөн тоглоог яг цэвэр тоглоог огторгоо гэж юм байх уу. Тийм их юм яах гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд улам нэг тодорхойлолтуудаа жоохон юу яаж байгаа ингээд аль болох цөөх юм ашиглаж тодорхойлоо. Одоо энэ дээр жишээлбэл орчин гэсэн юм байвал дараагийн нийлэл бий болчихжээ. Задгаа олонлогоо тодорхойлж болж байна. Тэгээ битүү олонлогоо бас задгааг ашиглаж тодорхойлж байгаа байхгүй гүйцэтгэлийн задгааг. Тэгэхээр ингээд сүүлд ганцхан юмаа тодорхойлвол бүх юм ингээд дагаад явахаар байдалтайгаар одоо ингээд зохион байгуулалтаа хийж эхэлж байна гэсэн. За тэгэхээр түрүүнд ярьсан тий. Жишээ гэх юм бол R-ын битүү болно. Хоосоо олонлог битүү болно. Тэгэхээр R-ын нь яагаад R-ын задгаа битүү гэдэг хоёр үг чинь хоорондоо бие бинийгээ үүсгэсэн тийм шийдэж чанар биш байхгүй. Тэгэхээр нэг олонлог задгаа битүү хоёулаа байж болно. Задгаач биш битүүч биш. Жишээлбэл энэ бол задгаач биш битүүч биш олонлог үстэй юм. Энэ задгаач биш аль нь ч орохгүй шүү дээ. Тэгэхээр ийм юу байна гэсэн үг. Задгаа битүү задгаа биш юу лээ. Яаж энийг яаж явуул дээр.
Яаж бичвэл үү? Задгай битүү. Тэгээд иймэрхүү боломжууд байна гэсэн үг. Задгай битүү хоёулаа байж болно цаа нэг олондаг. Задгай байж болно, битүү байж болно, эсвэл аль нь биш байж магадгүй. Энэ чинь юу шиг гэсэн үг. Улаан тэгээд том гэсэн хоёр шин чанар байна шүү дээ. Нэг объект улаан мөртлөө том байж болно шүү дээ. Яг тэрэн шиг задгай битүү хоёулаа зэрэг байж болох байхгүй. Биенээс хамаарахгүй. Үгнээс нь болоод ингээд задгай битүү гэхэлэр нэг битүү байвал задгай биш байх юм шиг санагдаад ингээд хэрэгэлцсэн үгнээс болоод. Тэр шиг цаадах юм бол ямар ч юм байхгүй. Англиар ч гэсэн closed open гэхэлэр бас ингээд хоорондоо эсрэг юм шиг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр англиар бол энэ хоёрыг чинь RN-ийг жишээлбэл closed open хоёулаа байдаг юмнуудыг clopen гэж нэрлэв. Ийм шинэ үг гаргачихад байгаа шүү дээ. Clopen гэж ярьдаг. Тэгээд задгайч биш битүүч биш бас байж болно. Тэгэхээр монголоор одоо харин юу гэдэг юм бэ гэж болно. Зитүү гэдэг юм уу? Зитүү. Юун дээр бол ер нь бол холбоос яг энэ RN шиг ийм олонлог байна шүү дээ. Ийм олонлог дээр болохоор ийм битүү задгай хоёулаа задгай битүү олонлог нь болохоор энэ хоёрхан л өөр байхгүй. Энэ хоёроос өөр байхгүй. Дундын юм. За би урагшаа нөгөө яриаггүй байгаамаа юм руугаа өсрөх гээд байна. Яг энийг ашиглаад бид нэр холбоос гэдэг юм тодорхойлно. Холбоос шин чанарыг. За тэгэхээр бидний битүү гэдэг ойлголт чинь өмнө нь яг ямар шүү юм байла. Задгай гэдгийн гүйцэлт гэдгээр байсан өөр юугаар байсан? Та нарын хувьд битүү гэдэг дараалын нийлсэн дараа дотроо байдаг гэсэн юм ихээр явж ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо тэрийг энэ тодорхойлолт маань тэрнтэй адилхан гэдгийг харуулна. За B олонлог битүү гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бурын дараалал аваад B дотор тэгээд энэ дараалал нь хэрвээ ямар нэг X гэсэн цэг рүү нийлдэг бол X нь B-д байна гэсэн энэ шинж чанартай адилхан. Энийг одоо бодлоо. Өөрөөр хэлбэл битүү гэдэг чинь дарааллын хязгаар авах гэсэн үйлдэлийн хувьд битүү гэдгийг нь хэлж байгаа. За зүгээр тодорхойлолтод дагаад яваад байвал болно. Батлагын жоохон. За тэгэхээр энэ битүү гэдгээс энэ гарна гэж бодъё гэсэн үг тийм. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Тэгэхээр битүү мөртлөө энэ биш байдаг гэж бодъё л да. Тэгэхээр за xn гэсэн дараа энэ одоо b гэдэг манай олонлог байж байна. Энэ олонлог дотор нэг нийлэг дараалал авъя. Тэнгүүт дараалал ингэж явж ирсэн хязгаар нь ингээд гадаа гараад ирсэн. Ийм гэж x гэсэн цэг. Ийм байдаг байлаа гэж бодъё. Тэгэх юм бол яах вэ гэхээр x нь rn-ээс хасах нь b байна тийм. Ийм гэвэл яах вэ гэхээр энэ rn-ээс хасах нь b энэ битүү гэдэг тодорхойлолт одоо бидний ашиглаж байгаа тодорхойлолтоор бол энэ чинь энэ гадна талынх нь юм задгай байгаа шүү дээ. Задгай байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр x-ийн орчинд нэг дельта орчинд ингээд бүхлээрээ гадна талд нь байна гэсэн b-ийн гадна талд тий. Тэгэхээр чинь энэ дараалал x рүү нийлэх ямар ч боломжгүй болчихж байгаа. X рүү нийлнэ гэдэг чинь хизээ нэгэн цагт явсаар бол энэ улаан дотор орж ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр улаан дотор орж ирэхгүй гэж одоо саяын тодорхойлолт хэлчихэж байна. Тэгэхээр чи юу гэсэн үг вэ? xn нь x рүү нийлэхгүй болоход хүрнэ. Тэгээд ингээд зөрчилж байгаа. Битүүгийн тодорхойлолт энэ. Битүү гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр тухайн олонлогийн гүйцэлтэн задгай. Өөрөөр хэлбэл энэ задгай гэсэн үг. Энэ. Тэ. Энэ нь задгай гэдэг чинь гадна нэг л гарсан бол тэр гадна гарсан байгаа цэгээс энэ хоёрын хил гэж бодъё л да. B нөгөө хоёрынхоо хил. Энэ хоёрын хоорондын том юу байна гэсэн үг. Жиргэвч гэх юм уу? Жиргийн юм орчин байж байгаа гэсэн. Тийм эмгүүгээр ерөөсө гадна тал нь гарах боломжгүй болчихж байгаа. Энэ задгаа олонлог руу орж ирэхэд тулд.
заавал дунд нь жирэг байж байгаа. Тэгэхээр тэр жиргэн дотор чинь энэ рүүгээ нийлхийн тулд энэ дараалал чинь жиргэн дотор явах хэрэгтэй болж байгаа шүү дээ. Тэр явж чадахгүй болчихж байгаа. Тэр нь гадна талд нь байгаа. Энэ манай XN гэдэг дараалал чинь B бүхлээрээ ордог дараалал байгаа шүү дээ. За энийг зүгээр тодорхойлолтой хараад жоохон бодох юм бол. За нөгөө тишээгээ яах вэ? Ерөнхийдөө болвол яг бидний хичээлээр нэг хэрэг болохгүй. Гэхдээ ерөнхий топологи окторгон хувьд болохоор энэ дараалал гэсэн юм чинь утгагүй болж байгаа. Дарааллыг ашиглаж янз бүрийн тодорхойлж болохгүй. Тэгэхээр дараалал гэдэг юмнаас аль болох салах хэрэгтэй. Бүх юмыг ийм задгаа олонлог орчноор ч юм тодорхойлж явж явах болохгүй болж. Одоо тэгээд энэ юунаас салж байгаа юм бэ? Тэгвэл заавал үүсэл гэдэг хамаагүй тодорхойлохоос өөр бид нар энэгээр явж байгаа. Одоо энийгээ хуучраад энэгээ баяж байгаа байхгүй юу? Шинийг авангуудаа энэтэйгээ хуучинтай маань эквивалент байна гэд харуулчих. За. Нөгөө тишээгээ. Нөгөө тишээ гэхээр юу гэсэн үг вэ гэхээр за дарааллын хязгаар нь дандаа дотроо байдаг. Мөртлөө B нь битүү биш байж болох уу гэсэн үг. Өөрөөр хэлбэл RN-ээс хасах нь B нь задгаа биш гэж бодъё. Тэгэхээр задгаа биш гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхээр энэ гадна талд нь нэг юм цэг байна гэсэн үг. Тэгэхээр тэр цэгийн ямар ч орчныг авсан гэсэн энэ B тэрэн дотор ингээд ороод ирдэг. Тийм чин чанартай нэг цэг гадаа байж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэрийг бичиж за X гэсэн нэг цэг байж байгаа. Тэгээд ямар ч дельта авсан гэсэн энэ X цэгийн дельта орчинд байдаг. Тэгээд энэний гадна байдаг гэдэг чинь болохоор B-д ордог. Тийм цэг Y гэсэн цэг орчин байдаг гэсэн үг. Ийм. Тэгэхээр одоо ингэж байгаа үстэй дельтагаа нэгийг хуваах нь N гэсэн дараалалаар аваад тэгээд энэ Y цэгүүдийг байгуулчих. Ийм дараалал байгуулчих гэсэн үг. Тэгэхээр жишээлбэл дельта n гэсэн нэгийг хуваах нь n гингүүтээ yn гэсэн дараалал байгуулчих л да. Тэгэхээр yn чинь юу гэсэн үг вэ гэхээр нэгийг хуваах нь n x b гэсэн ийм дараалал гэсэн үг. Өөрөөр хэлбэл yn нь x руу нийлдэг гэсэн үг тийм. Y-г X руу нийлдэг. Тэгээд эндээс бид нар чинь энэ шин чанар хүчинтэй гэдгийг үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь Y-г нь B-д орно гэсэн үг. Y-г нь X нь B-д орно гэсэн үг. Тэгтэл бид нар X нь энд байдаг гэдээ эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ зөрчил төрж. Тэгэхээр энэ хоёр яг хоорондоо адилхан болж таарч. Түрүүнд нэг юу яасан байгаа. Энэ зүгээр лем гэдэг тэмдэглэлч гэдэг юм уу? Эсвэл дасгалч гэдэг юм уу? Нөгөө дельта орчинг ингэж тодорхойлсон шүү дээ. Альфа эсвэл гээд макс ийм гэж тодорхойлоход задгын олонлогууд альфа бетагаас хамаарахгүй. Энэ ойлгомж түрүүний нэг баталсан тэнцвэр биш. Дараалалтай ярьж байхдаа бид нар тэнцвэр биш баталсан шүү дээ. Хоорондоо бета гамматай тэрийг ашиглаж болчих. Эдний энэ орчныг эдний агнаар одоо дельта орчныг тодорхойлсон гэсэн задгын олонлог гэдэг ойлголт нь өөрөө хэвээрээ үлдэнэ гэж
нэг шалгуураар нь шалгахад задгаа байсан бол нөгөөдгөөр нь шалгахад бас задгаа байна. Тэ өөрөөр хэлбэл бүрэнхий юмар шалгасан ч болно, дөрвөлжин юмар шалгасан ч болно, ийм юмар шалгасан ч ялгаагүй нэг л задгаа олон лгүүд гэсэн нэг л бүл гарч ирнэ гэсэн. Тэ задгаа олон лгүүд нь өөрчлөгдөхгүй. За нэг тэмдэглэл хий. Нөгөө түрүүний тэр харьцангуй гэдэгтэй. Харьцангуй задгаа гэдэгтэй бодлоо. За RN-ийн нэг дэд олонлогийг нь өөрийг нь топлог автахгүй гэж үзсэн бол энэний гадна талд байгаа юмыг сонирхохгүй гэсэн үг. Энэ омега гэдэг юм л байж байна. Энийг өөрийг нь топлог автахгүй гэж үзсэн бол задгаа олонлогууд нь энэний задгаа олонлогууд нь ямар юм байх вэ гэхээр омегаг А-тай огтлцуулсан ийм хэлбэрийн олонлогууд байна. А нь болохоор энэ RN-ийнхээ задгаа олонлогууд байна. А энийг бол бид нар юу гэдэг вэ гэхээр харьцангуй топлог гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл яг ерөнхий тохиолдол бол бүр ингээд том юм байлаа гэхэд дотор нэг юм аваад тэгээд тэрнийхээ топлог гэж юу ярих вэ гэвэл энийг ярь. Огтлцуулсан юмнуудыг нь авч. Ханаа жишээ авч үзвэл амархан харагдах бах. Жишээлбэл R2 гэдэг хавтгай аваад дотор нь зүгээр нэг шулуу авъя тий. Тэгмээ тэр шулууны өөрийнх нь топлог гэж юу ямар юм байх вэ? Тэгвэл R2 дотор байгаа баахан задгаа олонлогууд аваад тэгээ нэг шулуунтайгаа огтлцуулахаар чинь ингээд задгаа шулууны өөрийнх нь задгаа олонлогод гарч ирж байгаа үстэй. Тэрийг л хэлээд байна. Жишээ гэх юм бол ийм шулуун байж тэгвэл шулуун дээр ингээд задгаа А гэсэн хавтгайн задгаа олонлогод аваад энэ шулуунтайгаа огтлцуулахаар юу гарах вэ гэхээр шулууныхын задгаа олонлогод гарч байгаа. Иймэрхүү юм ярьж байна. Тэгээд цаашлах юм бол одоо нэг тойрог мориг гэж юм энэ дотор хийж болохоор болж байна. Тэрүүний заавал нэг хэмжээст юм ашиглахгүйгээр зүгээр ийм тойрог шин зураад одоо ингээд энэ тойрог чинь хавтгайн нэг дэд олонлог шүү дээ. Энэ цэгүүд чинь өөрснөө. Тэнгүүд тэрийг нь тусад нь ингээд топлог огторгоо гэж авч үзье гэвэл яах вэ гэхээр хавтгайн ийм юунд даавна гэсэн үг шүү дээ. Хавтгайн өөрийнх нь ийм задгаа олонлогод аваад тэрийг энэ тойрогтой огтлцоход ямар юмнууд гарч ирж байна вэ гэдгээр нь тойрогийнхоо топлогийг тойрогийнхоо задгаа олонлогууд гэж юу вэ гэдгийг тодорхойлно гэсэн үг. Энэ дээр бас яг иймэрхүү юмуд гарч ирнэ. Одоо жишээлбэл юун дээр ийм бидний ярьдгаар одоо битүү ийм хэрчим авъя л да. Хоёр талдаа хоёрдынхаа зэгийг агуулсан. Тэгэх юм бол яа гэсэн үг вэ? Жишээл энэ хэрчмээ бид нар топлог огторгоо нөгөө цаана байгаа том R2-ын ч юм уу эсвэл R1-ийн дэд огторгоо гэж бодох юм бол яах вэ гэхээр энд нь бид нар ийм задгаа олонлог авч болно шүү дээ. Тэгэхээр энэ талдаа байгаа энэ захыг агуулсан тэгээд ийм хэрчмийг бас яг энэ нөгөө том энэ хэрчмийнхээ хувьд задгаа гэж үзэх хэрэгтэй болж байгаа. Энэ тодорхойлт ёсоор задгаа болж байгаа. Тэгэх юм бол одоо энэ ингээд тодорхойлсон байхад яах вэ гэхээр энэ омега нь өөрөө дандаа задгаа болж таарч байгаа. Тийм ээ? Яагаад гэвэл А гэдгийг R-ын бүхлээр нь авчихгүй. Тэгэхээр огтлцуулан бол омега нь гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр омега нь юу ч байсан гэсэн өөрийнхөө хувьд бол задгаа. Харьцангуй топлогийнхоо хувьд задгаа болж байгаа. Тэгэхээр яг энийг хооронд нь ялгыг гэвэл ингэж яшин харьцангуй топлогийнхоо хувьд ийм тэр доор нь байгаа дэвсгэр топлогийнхоо эсвэл одоо гаднах огторгуйхаа топлогийн хувьд ийм гэж ярьч. Тэгээд ялгаж. Тэр ялгыг гэвэл. Тийм ээ. За одоо холбоос гэдэг.
Задгай олонлогуудаа тодорхойлж байгаа байхгүй юу? Одоо дотор энэ гэж хөөстэй. Задгай олонлогууд нь энэ омега гэдэг юмний задгай өөрийнх нь задгай олонлогууд омегагийн харьцангуй топологийн хувьд задгай олонлогууд гэж юу ярих вэ? Тэгэхээр дэвсгэр дээр байгаа тэр энэ А гэсэн задгай олонлогуудын эсвэл орчинд нь байгаа гэх юм. Тэр задгай олонлогуудтай хотолцуулж хийж байгаа. Омега гэдгээр хотолцуулаа. За холбоос. Одоо бид нар түрүү нөгөө авсаар холбоос энэ гэдэг юмнуудыг яг таг болгон тодорхойлтыг нь өгнө гэсэн шүү дээ. Одоо яг холбоос гэдгийг тодорхойлж байна. За омега гэдэг топологи огторгой нь холбоост гэдэг нь юу юм бэ гэвэл хоорондоо давхцдаггүй, огтлцдаггүй хоёр задгай олонлогийн нэгдэл хэлбэртэй бичиж болохгүй гэсэн үг. Ийм байх А, Б задгай олонлогууд олдохгүй. Ийм юм. Өөрөөр яг хэлэх юм бол омега энэ хоёроос өөр битүү задгай олонлог байхгүй. гэж бас хэлж байна. Тэгэхээр ийм олонлог байх юм бол юу яа штэ. Хэрвээ ийм олонлог ийм АБ гэсэн ийм задаргаа байх юм бол тий омегаг АБ гэсэн хоёр юм ийм хоорондоо огтлцдаг юм задарчдаг болвол А-гийн гүйцэлт нь Б болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хоёр задгай юм чинь энэ хоёр хоёулаа бас битүү болно гэсэн үг. Тэ задгай гэдээ авсан байгаа шүү дээ. Тэгэхээр омега бүх ертөнц тэгээд хоосоо олонлог хоёроос өөр дунд нь байдаг завсрын хэмжээтэй тийм битүү задгай олонлогууд бий болж байна гэсэн үг. Тэгэхээр жишээ нь гэх юм бол бидний өмнө яриадсан жишээ нь энэ жишээ байж байна. Омега тэнцүү 0 1 2 3 гэсэн юм байж байна тийм. Эн чинь болохоор шулууны ийм хоёр хэрчим байж байгаа шүү дээ. Ийм хоёр хэрчим. Битүү. Тэгээ тодорхойлт ёсоор бид нар яг энэ дотроо харьцангуй топологи гэж ярихдаа тодорхойлт ёсоор энэ маань өөрөө задгай болно. Энэ хоёр чинь бас задгай болно. Ягаад гэвэл цаана ингээд юуны R2-ын ч юм уу эсвэл R1-ийн ийм хоёр задгай олонлог авчиж болно шүү дээ. Тэгэхээр энэ улааныг энтэй огтлцуулахад энэ өөрөө гарч ийн гэдэг чинь энэ AB2 чинь хоёулаа задгай гэсэн үг. Тэ? AB2 чинь задгай. Тэгээд хоорондоо огтлцохгүй энэ юг хангаж байгаа юм нөхцөлийг. Тэгэхээр AB гэсэн юм хоёр хэсэг салдж байна гэсэн. Тэгэхээр хар ухаанаар бодох юм бол төсөөлөөр бодох юм бол хоёулынгийн задгай гэж шаардж байна гэдэг чинь задгай олонлог чинь заавал ингээд нэг цэг байхад заавал хажууд нь байгаа өөр юмнууд ингээд тэрэнд орж идэг шүү дээ. Тэ? Одоо орчин нь орох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ингэж салгаж болж байна гэдэг чинь ийм хоорондоо зайтай юм хоёр юм гарч байгаа гэсэн. Хэрвээ зайтай биш хоорондоо үргэлж юм байх юм бол одоо шил ийм интервал байдаг чинь энийг хоорондоо нь салгах гэхээр заавал нэг тал нь задгай байх, нөгөө тал нь задгай биш болчиход байгаа. Болж байгаа зү. Нэг юмар салгахаар. Тэрийг зүгээр юу ятсан гэсэн. Энэ шин чанарыг ашиглаад ингээд тодорхойлцсон гэсэн. За тэгээд тодорхойлохоор яг аюул болж байгаа. Шин чанарыг таарч байгаа. За хамгийн түрүүний холбоос олонлог гэвэл хэрчим. Хэрчим гэдгээр бид нар иймэрхүү юмнуудыг ойлгож байгаа. А Б тэгээд А Б бидний аль нэгний хэлбэртэй юмнууд юу. Хэрчим нь холбоос.
За их ойлгомжтой гэж магадгүй. За омега гэсэн хэрчим байгаа гэж байна. Омега нь ийм хэлбэртэй байвал мэдээж холбоост. Тийм ганцхан цэг юм чинь холбоостой тийм үү? Энийг дотор нь хоёр юмд салгаж болохгүй шүү дээ. Нэг нь заавал юу болчих. Энэ дэр юу яссан юм болов? Задгай олонлогод олдохгүй. Энэ дэр энэ AB2-ыг юу байх бүх омега болон хоос олонлогоос ялгаатай гэж хэлэх шаардлагатай байна энэ тодорхойлолтын дээр. B-ийн жишээлбэл A-гийн бүх омегагаар аваад B-гийн хоос олонлогоор авчвал ийм болох гээд байна. Тэгэхээр тэр хоёроос өөр байхгүй гэж хэлэх хэрэгтэй. Энэ тодорхойлолтын дээр. Зүгээр аль нэгийг нь хоёулаа хоосон биш гэж хэлж тээ. Аль нь ч хоосон биш гэдэг. Тэгээд болох юм. За тэгэхээр энэ мэдээж холбоост болно. За тэгвэл ядаж хоёр цэг агуулдаг гэх. За тэгээд омега нь холбоост биш гэж бодъё. Тэгэх юм бол за омега нь А, B2-ийн нэгдэл болно нэг эдгээр нь хоёулаа задгаа юм гэсэн юм байна тий. За тэгээд яах вэ гэхээр А, Б нь хоёулаа юу болохоор энэ дотор А, Б гэсэн нэг хоёр цэг олдно. А нь болохоор энийг нь А гэж, энийг нь болохоор Б гэж. Тэгээд энэ 90 бэрэмбийг нь Б-г нь араа ихийг нь авна гэдэг. Б нь тоо. Баруун гар талд нь байгаа тоо гэсэн. Тэгэхээр энэ хоёр нь хоосон биш юм чинь А нь энэ дотор нэг цэг байна, энэ дотор нэг цэг байна. Тэгээд аль ихийг нь би Б гэж тэмдэглэж гэсэн үг шүү дээ. Энэ яг ийм байралтай болно гэсэн үг. За тэгэнгүүт яах вэ гэхлээр бид нар ийм ярьж байна тийм. Ийм А, Б гэсэн хоёр цэг олдно. За тэгэнгүүт нь тэгээд энэ X гэсэн энэ B-гийн B дотор байгаа бүх цэгүүдийг аваад тийм. Энэ инфимумыг нь одоо энд байгаа цэгийг X гэдэг X гэсэн нэг юм цэг авчлаа. Инфимум. Доороосоо зааглагдсан гэдгийг энд харуулах гэдэг тийм. Доороосоо зааглагдсан гिचүүл инфимум нь оршин гэж байж байгаа шүү дээ. За тэгэхээр X гэсэн нэг цэг бий болчихно. Эн чинь юу гэсэн үг юм бэ гэхлээр инфимум гэдэг чинь инфимум руугаа B дотроос төгөж болно гэсэн үг мөн. B дотроос дараалалаар төгөж чадна гэсэн үг. X нь B-гийн гадаа байсан ч гэсэн энэ рүү дараалалаар X рүү төгөж чадна гэсэн инфимум руугаа төгөж чадна. За тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхлээр эн чинь юу гэсэн үг вэ гэхлээр X-ийн дараалал маань B байна гэдэг чинь тий. Тухайлбал X-ийн дараалал маань А-гийн гүйцэтгэлэнд байна гэсэн үг шүү дээ. Тийм үү? Эсвэл омегагаас А гэж дээ. А-гийн гүйцэтгэлэнд байна гэсэн үг. Тэгэхээр чинь битүү олонлог дотор байна гэсэн үг тий. Тэгэхээр энэ дотроо нийлнэ гэсэн үг. Тэгэхээр X нь өөрөө А-д орохгүй гэсэн үг. Битүү юм дотор байна гэсэн. А-гийн гадна талд. За одоо яах вэ гэхлээр
За нэг ийм шин чанар байна. Дурын эпсилон гэсэн тоо авахад энэ маань өөрөө одоо AB гэдэг маань хэрчим гэж тодорхойлсон. Хэрчим гэж байгаа шүү дээ анханасаа. Хэрчим гэдэг чинь юу гэсэн үг вэ? Дотор нь ийм хоёр цэгэл байвал тэр хоорондох бүх цэгүүд тэр омега дотор орох хэрэгтэй гэсэн үг тийм үү? AB B-ийн хоорондох бүх цэг энэ дотор орох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ X рүү төгсөн AB хоёр чинь хоёулаа нийлээд омега B болгож байгаа учраас B дотор ордгүй юм л бүгдээрээ A дотор орно гэсэн үг шүү дээ. Энд байхгүй бол энд байна гэсэн. Тэгэхээр энэ X гэсэн цэгээс жоохон зүүн тишээ явах юм бол A дотор орчихно гэсэн үг. Тэрийг энэ хэлж байна. За энэ чинь юу гэсэн үг юм бэ гэхээр X чинь өөрөө A-гийн супремо гэсэн үг. А-гийн супремо гэдэг чинь яг энэ дээр ашигласан аргументыг нөгөө тийш нь урвуулж ашиглах юм бол инфимумын супремумаар солиод юу гэсэн үг вэ гэхээр X нь B-д орохгүй гэсэн үг. За тэгэхээр энэ дунд алинд нь ч ордгоо, А-д ч ордгоо, Б-д ч ордгоо нэг цэг байгаа болж таараад тэгээд зөрчил төрж. Юуны тодорхойлт ёсоор, хэрчмийн тодорхойлт ёсоор энэ хооронд бүх цэгүүд А, Б-гийн аль нэгэнд нь орох ёстой шүү дээ. А, Б чинь өөрөө омегаг хувааж байгаа зүйл болохоор. Тэгэхээр энэ дээр гэсэн чинь алинд нь ч орохгүй болж орч ирээд болохоо гэж. Бидний гол юм маань болохоор энэ. Тасралтгүй буулгалтаар холбоос огторгүй буун. Баталгаа. Тасралтгүй буулгалтаар гэж энэ гомеоморфизм байх албагүй. Нэг тишээгээ тасралтгүй байх болоо. Уруутай ч байх албагүй. За тэгэхээр энийг бид нэр сүрихтив гэж бодъё. Буун гэдэг нь болохоор энэ чинь нэг юм байж ирснийг тасралтгүй буулгалт хийгээд нөгөө юм буулгасан гэсэн үг. Тэгэхээр тэрний дүрийг нь ярьж байгаа гэсэн. Тэгэхээр дүр нь гэдэг чинь сүрихтив гэсэн үг. За тэгэхээр B-гийн одоо бид нэр холбоос А-гийн холбоос гэж бодлосон байгаа. B-гийн холбоос үгүй юу гэдгийг асууж байна. Тэгэхээр B-гээ хэлүүлээ холбоос биш гэж бодъё. CD-ийн задгаа. За тэгэхээр тасралтгүй функцийн шин чанар ёсоор энэ CD гэсэн олонгуудын их дүр нь ямар байх вэ? Их дүр нь задгаа байна. Задгаа. Тэгээд үл огтлцсон тийм ээ. Анханасаа CD2 маань үл огтлцох байгаа. Тэгэхээр хэрвээ энэ хоёр огтлцдаг байсан бол тэрнийг огтлцдаг хэсгийнх нь дүрийг авах юм бол CD2 огтлцдаг болчих шүү дээ. Тэгэхээр үл огтлцсон гэсэн үг. Тэгээд А нь өөрөө энэ хоёр задгаа холбоогийн нэгдэл болж таарч. Тэгэхээр А нь холбоос биш байх юм бол биш ээ. Юу вэ? А холбоос байх юм. Тэгэхээр нэг батлах гэсэн юм болчлоо. Холбоос гэдэг юм хэлгээд. Одоо ямар ч байсан холбоос гэдэг маань одоо нэг юм сонин нэг завсрын утгын теоремтрийг ашиглаад яриад байсан шүү дээ. Одоо тэрийг болцыг шууд тодорхойлт бий болцсон байж байгаа юм шиг байна. За одоо араа энэ холбоос гэдгийг шалгах нэг юм хялбар. Замт холбоос. За эсвэл замаар холбогдсон гэдэг нь юу юм бэ гэхээр дотор нь ямар ч хоёр цэг авсан гэсэн тэрийг тэр хоёрыг мөрөөгөр холбож болдог. Тасралтгүй мөрөөгөр холбож болдог. Тийм имийг замт холбоос гэж ярьдаг.
За тэгээд тасралтгүй мөрий гэж юу юм бэ гэхээр нойл нэг хэрчмийн хэрчмийн дүрийг тасралтгүй буулгалтын дор нойл нэг хэрчим ямар нэг юм буусан бол тэрийг нэг тасралтгүй мөрий гэж ярив. Тасралтгүй. Тэгээд ямар шинж чанартай юм бэ гэхээр эхнийх нь мэдээж мөрий маань эхлээд x цаг дээр эхлээд y цаг дээр дууссан юм. Зураг зурх юм бол за нэг юм байл гэхэд зам холбоос гэдэг юм болохоор ямар ч хоёр цаг x2 y2 цаг авсан тэр хоёрын хооронд ингээд мөрий байдаг гэсэн үг. Хоорондоо замаар холбогдсон. За бидний хувьд энэний гол хэрэглээ нь болохоор зам холбоос гэдэг нь болохоор зүгээр холбоостойгоо юу яа. Зүгээр холбоостойгоо мөрдүүлнэ. Зам холбоостой бол холбоостой байна. Тэгэхээр энийг иймэрхүү нэг баталгаанаараа амархан байхгүй тий. Хоёр мэл тоорн мөрий зураад баталж байна. Тэгэхээр тэгэх болгонд бид нар шууд холбоос гэдгийг баталж байна гэсэн үг болж тарж байна. За тэгэхээр зам холбоостой мөртлөө холбоост биш гэж бодъё л доо. Омегагаа AB2-оос бүтсэн ийм гэж бодъё. За тэгэхээр яг нөгөө омега гэдэг маань ийм юм байж байна. Хоорондоор нэгээд хуваацсан эндээ A, тэндээ B. Тэгэхээр A дотор нь X-ийг аваад B дотор нь Y-ийг авчин тий. Тэгээд энэ дотор ингээ мөрий бий болно шүү дээ. Тэр мөрийг нь гамма гэж. Ингэж аваад за тэнгүүт гамма гэдэг нь болохоор энэ фигийн нэг тодорхойлолтод байгаа тэр мөрийн тэрнийх нь дүр нь энэ гамма гэдэг нь ийм юм. Тэгээ энэ дүр нь холбоостой энэ гамма гэдэг олондог. Яа холбоостой. Замт биш зүгээр ямар холбоостой юм уу? Холбоос олондог. Яагаад энэ холбоос окторгон холбоос юу лээ? Холбоос окторгон тасралтгүй буулгалтаар холбоос окторгууд бууна гэж байна шүү дээ. Тэгэхээр 0.1 гэдэг маань холбоосны тийг бид нэр түрүүн баталсан байгаа. Энэ холбоос фийн тасралтгүй. Тэгэхээр гаммын холбоос гэсэн үг. Тэнгүүт одоо яах вэ гэхээр энэ одоо гамма гэдэг чинь өөрөө ийм хоёрын нийлбэр болчихж байгаа. Нэгдэл болчих юм гэсэн. Гамма B гамма гэсэн хоёрын нэгдэл болчихж байгаа. Тийм байгаач одоо энэ AB гэдэг чинь энэ гамма гэдэг мөрийг хоёр хэсэгт хуваана шүү дээ. Тийм тэр хоёр хэсэгт хуваасан юм чинь өөрөө дотроо энэ A гэдэг чинь A нь болохоор задгай, B нь задгай байсан чинь энэ огтлцол маань болохоор гамма гэдэг мөрийнхаа хувьд өөр харьцангуйгаар юу байхгүй харьцангуйгаар задгай байхгүй. Харьцангуй задгай. Энэ бас харьцангуй задгай. Тэгээд энэ дээр бид нар холбоос гэж юугаар ярьсан бэхээр яг өөрийнх нь топлогод ярьж байгаа шүү дээ холбоос гэдэг. Өөрийнхөө хувьд харьцангуйгаар задгай хоёр юм задрахгүй гэсэн чинь энэ дээр задарсан. Энэ хоёр юу байхгүй. Энэ хоёр хоорондоо огтлцоогүй юм байж. Тэгэхээр анхны тэр авч үзсэн омега гэдэг маань өөрөө холбоос биш гэжсэн. Тэр маань худлаа гэсэн зөрчилдөө. Тэгэхээр анхны омега гэдэг юм маань өөрөө холбоос болж байна. Өөрөөр хэлбэл хэрвээ энэ цаана дэвсгэр дээр нь байгаа энэ холбоос биш болвол хоёр юмны хооронд ингээд зам татангуу тэр зам нь өөрөө хоёр задгай юмд хуваагдчихсан гэсэн үг шүү дээ. Тэгж хуваагдчих болохгүй болохоор ингээд баталгаа маань ажиллаж байна. За одоо тэгэхээр нэнгүүт эндээс баахан олон холбоос юмнууд гарч ирнэ. Ийм юм хийчихэнгүүт. Жишээлбэл R-ийн холбоос байна.
Яаж яах вэ? Хоёр юм байвал хооронд зүгээр шулуун татчихна тий. Шулуун татаа. Шулууны хэрчин татчих. Дурын хоёр цэг авах юм байна. За тэгэл одоо нэг ийм зурлаа гэж бодоход энэ холбоос энэ холбоос үнэ хооронд нэгэд мөрийг зурж болж байвал тэр холбоос болчих жоо. За R2-оос хасах нь координатын эхийг нь аваа хийчих. Энэ холбоос туу. Яаж голын энэ цэг баахгүй. Яаж холбох вэ? Дурын хоёр цэг авахад авъя те. Тойруулна те. За энэ яг шулуун татахад энэгээр дайрахаар байдаг байвал ингээд тойруулаад холбочдөг юм. Иймэрхүү мэт. Тойрол зурж гал. Тэгээ ганцхан дүрм байж болох уу? За тэр ч яах вэ? Одоо нэг чухал юмнууд. S нэг холбоотой юу? Тойрог. Энэ холбоос туу. Холбоос. Яаж бодлох вэ? Яаж болсон болно те? Ингэж болох юм. Энэ олонлог байна шүү дээ. Эндээс ийшээгээ тасралтгүй буулгалт байгаа шүү дээ. Бид нар түрүү ярьсан. Ургуул тасралттай болохоос биш. Энэ нь холбоос юм чинь тэр нь бас холбоос гэсэн. Тасралтгүй дүр нь болохоор. Тэгж бас хэлж болно. Тэгэхээр одоо энэ дээр жишээлбэл ингэж болох нь. R2 нь R-тай гомеоморф биш. Симметри. Одоо бид анх удаага хоёр хэмжээс рүү орж байна. Тэгээд яг топологийн хувьд энэ хоёр яг юугаараа ялгаатай юм бэ гэдгийг харж байна. Топологийн аргаар хэмжээсүүдийг ялгаж байна гэсэн үг. За тэгэхээр ийм авч үзье. За фи ийм гомеоморфизм байдаг гэж бодъё л доо. R2-оос R руу буулгасан. За тэгвэл яг хөөхлөр энэ R2-оос нэг цэг хасчих. Одоо A гэсэн олонлог R2-оос хасах нь төвийг нь аваа хийчих. Тэгээ координат ихийг. Тэгэнгүүт фигийн дүр нь юу болох вэ? За фигийн тэгээд 0-ийн дүрийг болохоор y гэж тийм y тэнцүү φ 0. Энэ болохоор r дээр нэг цэг байгаа шүү дээ. Тэ. Тэгэхээр r дээр за ийм юм болж байна. R2 нь энд байж байна. Ф r гэсэн шул r руу ингээд буулгаж байна. Тэнгүүт гол нь байгаа цэг 0. Энэ 0 цэг болохоор энэ нэг y гэсэн цэгт буурчдаг. Санаа нь юу вэ гэхээр энэ y гэсэн цэгээр энэ r чинь хоёр хэсэгт салж байгаа. Энд болохоор 0-ыг аваа хийчихвэл энэ салахгүй байхгүй. Салахгүй байгаа. Одоо энэ дээр сая түрний баталгаар холбоос. Тэгэхээр тэрнгээр нь одоо ялах гэж байна. Тэ. Нэг нь түрүүний яриасан нэг тойргийг яах вэ гэж нэг ярьсан шүү дээ. Хайчилдаг. Тэр чинь энд бас ийм их энд хэрэгжиж гэсэн. Энд дээр 0 цэгийг авч хаялаа гэдэг энэ R2 чинь яах ч холбоос нь салахгүй. Салж бутахгүй гэсэн. Энд дээр нэг цэг аваа хийчихвэл энэ чинь хоёр хэсэг болчих. Аач өөрөө. Тэгэхээр тэгэхээр за одоо харъя. Тэгэхээр фигийн агийн дүр нь юунд боно гэсэн үг. Энийг аваад хачингууд дүр нь энэ хоёр хэсэгт боно гэсэн үг тий. Одоо эн чинь хасах хязгааргүй y хязгааргүй гэсэн хоёр юмны
юунд буухна шүү дээ. 2.1-д буухна. Тэгтэл А ч нөөрөө холбоос энэ болохоор тасралтгүй. Энэ тэгэхээр энэ холбоос байх ёстой шүү дээ. Тэгсэн чинь холбоос биш байна. Үнэ үү? Тэгсэн чинь холбоос байна гэдэг чинь ийм фи гэсэн гомеоморфизм оршин байхгүй гэсэн. Тэгэхээр эндээс тэр энэ хоёр хоорондоо гомеоморф биш гэдэг нь харагдаж байна. За дасгал одоо яг энийг ашиглаад S1-ийг жишээлбэл энтэй ч юм уу юу биш гэж харуул. Гомеоморф биш гэж харуулж байна. Яг энэ шиг нэг цэг авлаа гэдэг S1 ч яахчгүй ш. За Rn-ийг R-тай биш гэж харуулж болно. Бас адилхан. R чинь ингээд бусдаас R2-оос цаашаа болохоор нэг цэг авлаа гэдэг холбоос нь салдаггүй тийм шин чанар байна шүү дээ. R ганцхан өөрөө нэг цэг авангууд салцдаг тийм шин чанартай. Тэгэхээр R-ыг бусдаас нь ингэж ялгаж болж байна. Гэхдээ яг энэ аргаараа жишээлбэл R2, R3-2-ыг ялгах гэвэл болохгүй. Яг тэр хоёулаа ийм яг нэг цэг авлаа гэж яахчгүй болохоор хооронд ийм аргаар ялах боломжгүй болчих. Авсаар буюу компакт гэдгийг одоо яг таг болгоч. За тодорхойлолт. Олон заган авсаар гэдэг нь юу юм бэ гэхлээр авсаар буюу компакт гэдэг нь гэхлээр за одоохондоо энэ юугаа дараалалтай шинжүүрээ аваад явж байна. Дараагийн хичээлээр яг энийг байхгүй болов. Дараалал. Зөвхөн задгаа олонлог ашиглаж тодорхойлох. За тэгэхээр дараалал болгон нийлдэг дэд дараалалтай байдаг тийм ээ. Тэрийгээ бид нар компакт шинж гэдэг ба штэ. Дараалал болгон А дотор нийлдэг дэд дараалал агуулна. Теорем Хайне-Бореллийн теорем гэж. За энэ квадрат авсаар гэсэн. Бид нар 0.1-ийг бол авсаар гэдэг байж байгаа нэг хэмжээст. Энэ яг цаашаа мэдээж одоо олон хэмжээстэй тэгшүнцгтүүдийг авсаар гэдэг юм хэлж байгаа. За тэгэхээр энэ яг санаа нь маш баталгаа нь бол маш амархан. Гол юм нь нэг хэмжээстэй байгаа юм баталгаа. За бид нар яаж басан санаж нэг хэсэг гэвэл хагасан хуваагаар баталсан шүү дээ. Тэр гол нь болж байгаа. Энэ дээр бол амархан. Зүгээр л ерөөсөө за xn y-г гэсэн дараалал байлаа гэж бодлоо да. Зургаар ингэ байж. Баах ингэ дараалал байж. Тэнгүүт нь яг хөө гэхээр эхлээд xn дотроос юу байж. Нийлэгдээд дараалал ялгаад авч. Зөвхөн xn-ийг нь харж байна. Чи нэг хэмжээстэй. Тэгэхээр зурган дээр юу гэсэн үг вэ гэхээр энэ дээр нэг ийм нөгөө нэг дараалал маань энэ хувьд байдаг. Ийм юм руу ингээд яваад ирчих юм тийм. Ийм юм авцсан гэсэн. Яг энэ нь болохоор x гэх. Тэгэхээр одоо яах вэ гэхээр дэд дараалал ялгаж аваад x дотроос дэд дараалал ялгаад тэгээд мэдээж энэ дотор ч одоо шилбэл зарим x-үүд нь хаягдана гэсэн үг шүү дээ. Яг тэрэнд харгалзах y-гүүдийг мэдээж бас хаяа шүү дээ. Тэгэнгүүт нэг x-н y гэсэн дараалал гараад. За дараагийн алхам нь юу? xn нь одоо нийлж байгаа. Одоо дараагийн алхам нь яа гэсэн үг? xn ерөнхийдөө нэг эндээс гарах юм болчихлоо. y-гнээс дэд дараалал ялгаад авчих. Нийлдэг дэд дараалал. Тэнгүүт
дэд дараал ялгаж аваад Y-г нь Y рүү явна. Мэдээж ингэж ялгахдаа яг энэ тэр одоо ялгаж авсан хаягдсан тэр индексүүдэд харгалзах X-үүдийг бас хаяа шүү дээ. Тэгэл яг X and Y гэсэн дараалал гараад ирэх гэсэн. За, ийм л юм. За, энэний мөрдлөгөө нь болохоор RN-ийн зааглагдсан битүү олонлог бүр авсаар байна. Гэсэн ийм. Яаж батлах вэ? Зааглагдсан гэдэг нь болохоор нэг ийм нөгөө нэг омега гэдэг чинь юу гэсэн? Нэг ийм том тэгшинсэх дотор орно гэсэн үг тийм. Омега маань. Тэгээд омега дотор ингээд дараал байж байгаа шүү дээ тийм. Энэ дараал чинь тэгшинсэх дотроо бас орно шүү. Тэгэхээр тэр хувилбараараа нийлдэг дэд дараал ялгаад авчихна. Тэгээд тэр дэд дараал нь мэдээж омега дотроо нийлэх нь ойлгомжтой. Омега чинь битүү болчихсон шүү дээ. Тэгэхээр омега нь өөрөө авсаар гэсэн үг. За ийм юм. За одоо мэдээж таахад амархан тасралтгүй буулгалтаар авсаар чанар хадгалагдана. За тасралтгүй боловол тэгээд А нь авсаар гэж бодъё. Тэгэнгүүт за B дотор нэг дараалал авчихсан тийм Y гэсэн дараалал. Тэгэнгүүт яах вэ гэхлээр энийхээ эхтүр дотор одоо энэний эхтүр жишээлбэл нэг Y-ний эхтүр нь олон байж болно шүү дээ. Заавал ганц байх байхгүй. Тэгэхээр тэр дотроос нь нэгийг сонгох авчих. Аль нь ч хамаагүй. Тэгээд ийм байдлаар энэ XN гэсэн дарааллыг A дотор байгуулад тийм ээ. А дотор байгуулад. Тэнгүүт А ч нь өөрөө авсаар учраас XN-с дэд дараал ялгаад А дотор нийлэг дараалал бий болох тийм. Тэнгүүт одоо фигэр эдгээр дээрээ бүгднгээр нь фигэр үйлчилж. Тэнгүүт фи чинь тасралтгүй болох учраас нийлдэг дараалал та буу тий. Тэгэхээр эндээс фи xn нь фи x руу нийл. Фи x нь болохоор b дотор байна. Тэгэхээр b нь тэгэхээр b нь авсаар гэдэг нь харагдаж байна. За хамгийн сүүлийн мөрдлөгөө. Одоо нөгөө нэг авсаар гэдээсэн нэг хэмжээст хийжсэн юмудаа одоо жишээлбэл хоёр хэмжээст хийж болно. Энэ авсаар биш те. Тэгэхээр энийг авсаар биш гэж гэдэг яаж харуулах вэ? Манай энэ тодорхойлолтоор харуулъя. Нэг нийлэг дэд дараал ялгаж болдоггүй дараал авчих болоо шүү дээ. Жишээлбэл угаасаа R2 за A2 гэх байл зүгээр R гэж авахад R чинь өөрөө авсан. 1 2 3 4 гэсэн дараал авчих. Энэ дотор чинь нийлэг дэд дараал байхгүй. Тэгээд авсаар биш гэж байна.